2025 оны 3 дугаар сард нэгэн эрэгтэйг гавлаж баривчлах тухай шүүхийн урьдчилсан байцаалтанд оруулах гэж би дүр зураг энд байна. Тоо таамшгүй олон сурвалжлагчид түүнээс ганц л зүйлийг асууж байна. Яагаад тэгсэн бэ? Түүний хариулт маш их цочирдуулсан. Тэр амьдрал маань буруугаар иргсэн учраас тэгсэн гэж хэлсэн. Амьдрал нь буруугаар иргсэн учраас гэж буй эрэгтэйд юу болсон бэ? Одоо харуулж буй зургийг харахад яагаад энэ хүний царайг бүдгэрүүлж ийм хэрцгий хүн байхад нүүр царайг нь харуулахгүй байгаа юм бэ гэж гайхаж байж болох юм. 2025 оны 3 сарын 7-ны өдөр Чуннамужийн цагдаагийн газраас явахтай энэ хэрэгт холбогдогчийн гаднах төрх өөрөөр хэлбэл нэр усыг ил болгохоор шийджээ. Нийт 5 хоногийн хуулийн хугацааг өнгөрүүлсний дараа буюу 3 сарын 13-ны үдээс хойш олон нийтэд ил болгох юм байна. Игц, урд, хажуу бас налуу талаас нь авсан 3 ширхэг гэрэл зураг албан ёсоор ил болно. Тэр бол 1990 онд төрсөн Солонгосын иргэн 35 настай гэж хүн юм. Та бүхэн түрүүчийн түүний хэлсэн үгсийг сонсоод юу гэж хүлээж авсан бэ? Амьдрал нь буруу эргэж бухимдалтай байсан болохоор гिचгээд өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэндээ тэгэх ёсгүй байж маш их уучлал хүсэж байна, харамсаж байна гэжээ. Амьдрал дэндүү гацчихсан тул юу ч хийсэн бүтэхгүй, бүх юм давагдшгүй болсон учраас юу ч бодоогүй гэж л ярьсан. Одоо болтол энэ хэргийн нарийн учрыг бүрэн дэлгээгүй байна. Гэвч дээрх яриаг сонсвол амьдралдаа бухимдсан юу ч бүтэхгүй болохоор хүн алсан гих утгатай гэдг нь тодорхой. Үүнийг ойлгоход тун бэрх. Зарим нэг нь үүнийг учир утгагүй танихгүй хүн рүү чиглэсэн аллага гэж тайлбарлаж эхэллээ. Энэ хэргийн тухай эхнээс нь нэрээ. Үнэхээр аимшигт хэрэг саяхан 3 дугаар сарын 2-ны өдөр болжээ. 3 сарын 2-ны орой 11 цаг 56 минутын үед гэрээсээ дасгал хийх гээд гарсан хүн эргэж ирсэнгүй гих дуудлага гэр бүлээс нь цагдаад ирсэн байна. Алга болсон эмэгтэй бол 40 орчим насны гих хүн байв. Цагдаа нар эхлээд тэр эмэгтэй хаагуур дасгал хийхээр очдог байсныг тогтоож орчим тойрныг нэгжиж эхэлсэн. Тэгтэл шөнийн 12 цаг өнгөрсний дараа буюу 3 сарын 3-ны үүрийн 3 цаг 45 минут орчимд талигачийн цогцыг илрүүлсэн. Хэргийг үйлдэхэд ашиглагдсан байж болох хутга гих зэвсэгч тэр хаваар олджээ. Цогцыг олсон газар Чуннамужийн Сочон суурингийн төвөөс холгүй камер байхгүй хэсэг газар байсан. Мөн хэвлэл мэдээлснээр тухайн шөнө бороо салхитай байсны улмаас хүмүүс гадагш гараагүй, гэрч болох хүн огт байгаагүй. Цагдаа нар ойролцох байгууллага дэлгүүрээдийн камерыг шалгаж үзээд гэмт этгээдийг олж тогтоосон бөгөөд 3-ны өглөө 9 цаг 50 минутын үед уг этгээдийг гэртээ байхад нь баривчилжээ. Тэр хэрэг үйлдснээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Түүний гэр бол хэргийн газраас ердөө 20 минут хүрэхгүйд зайд алхаад явхаж тун дүт газар байжээ. Энэ нэрийг олон нийтэд дэлгэгдсэний дараа тэр дундаа YouTube дээр үлдээсэн сэтгэлдлүүдийг харахад зарим нь уг хэргийн гол агуулгыг ч үзэж шалгалгүйгээр шөнө 3 цаг өнгөрч байхад яагаад ганцаараа гарсан юм бэ? Аюултай бидтэй гихчлэн буруутгасан байна. Гэвч бодит баримтаар бол уг эмэгтэй 9 цаг 45 минутын үед хэргийн хохирогч болсон бөгөөд цогцыг нь 6 орчим цаг өнгөрсний дараа буюу 3 цаг 30 минутын үед илрүүлсэн. Тэгэхээр шөнө 3 цагт гадагш гарсан гэсэн худлаа яриа байсан. Яагаад шөнө орой хөнгүү газар гадагш гарсан юм аюултай бидтэй гэж хохирогчийг буруутгаж YouTube сэтгэгдэл бичиж үлдээдэг. Гэвч хүн амьдралдаа янз бүрийн шалтгаанаар орой шөнө эсвэл өглөө эрт явах үе байдаг. Оройн цагаар дасгал хийх алхах зэрэг нь тухайн хүнийг буруутгах үндэс биш. Ийм сэтгэгдэл асуулт нь талигач болон гэр бүл нь дахин давхар сэтгэлийн шарах болдог тул маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэргийн газар бол Чуннамужийн Сочон. Тариалангийн талбай ихтэй, намхан толготтой учраас газрыг нь бүхэлдэн тэгшлэх боломжгүй байжээ. Тиймээс нэг талд нь сургууль барьж, эргэн тойрныг нь жижиг зогсоол, алхалтын зам болгосон бөгөөд альч зүг рүү гарсан шууд л суурингийн төв хэсэгт хүрэх боломжтой. Тэгээд хэрэг болсон байрлалаас ердөө 60 гаруй метрийн радиуст айлууд болон бусад барилга байгууламж бий. Өөрөөр хэлбэл үнэндээ тийм ч эзгүй ил хул газар биш. Талигаш 40 орчим насны эмэгтэй Син маш ажилсаг, энгийн л нэгэн байсан бөгөөд оройн цагаар дасгал хийх нь түүний өдөр тутмын хөвшил болжээ. Тэр энэ зуршлынхаа дагуу гарч яваад аимшигт гэмт хэрэг төрсөн болохоос биш, яагаад орой гарав гэж буруутгах үндслэл огтхон ч байхгүй. Хэрэг явдал яг хэрхэн өрнөсөн бэ? Бороотой салхитай орой байжээ. Талигач эмэгтэй шүхэр бариад алхаж явсан байна.
Гэтэл удалгүй камерын бичлэг дээр зөвхөн түүний шүхрэл салхинд хийсч гарч ирсэн нь үлджээ. Тэгвэл тэр хооронд яг юу болсон бэ? Гэмт хэрэг үйлдсэн этгээд 35 настай ий байсан бөгөөд тухайн газар орчинд дээгүр доогуур хэсүүчилж өөрөө шүхэрч барилгүй алхаж яваад нэг эмэгтэйг олж харсан байна. Ингээд удаанаар араас нь дагаж байгаад гинэт араас нь гүйж очин гэмт хэрэг үйлдсэн дүр зураг нь камерын бичлэгт үлджээ. Харин салхинд хийсэж үлдсэн зөвхөн талигачин шүхэр байсан бөгөөд гэмт этгээд боттой хэсэг рүү түүнийг хүчээр чирж оруулаад 40 гаруй удаа хутгалсан гэх үнэхээр аимшигтай хэрцгий хэрэг гарчээ. Энэ нь огтхон ч эсэргүүцэх завдал өгөөгүй, яг л өш хонцондоо үнтэйгээ таарчгаад хийсэн хэрэг мэт санагдах боловч үнэндээ тэд огт танил биш байж. Ийм олон удаа хутгалсан явдал ихэвчлэн асар их хөшөө хорсол эсвэл хүссэн зүйл нь биелэхгүй болсноос үүдсэн уур хилэн бүрэн утгаар нь гаргасан шинж юм. Гэвч талигач эмэгтэй болон ий хоорондоо огт танихгүй, ямар ч холбоогүй байжээ. Өөрөөр хэлбэл танил бус хүн рүү ингэж их хүч хэрэглэн бүр хутга бэлтгэж халдсан чихөөц төрөлм хэрэг болсон байна. Дээр хэлсэнчлэн ийгийн өөрийнх нь хэлснийг эргэн сануул зүгээр л амьдралд маань бүх зүйл бүтэхгүй, хаашаач иргсэн мухардмал санагдаад юу ч бодогдоогүй гэдг нь сонсохоос ч айдас дургуцал төрүүлнэ. Энэ бол хийсэн хэргийнхээ жигшүүрч шинжийг улам тодруулж байгаа юм. Зарим нь бүр учир утгагүй аллаг гэх, өөрөөр хэлбэл танихгүй хүн рүү халдсан гэх тодорхойлолтыг хэлж эхлэв. Дахин хэлэхэд тухайн орой хутга бэлдсэн байх магадлал өндөр. Гэтэл яагаад хутга авч гарсан бэ? Түүний өөрийнх нь мэдүүлгээр бол хэд хоногийн өмнө хаанаас ч нэг хутга олж аваад гэртээ хадгалж байсан. Тэгээд гадаа гарахдаа зүгээр л авч гарсан, харин санаандгүй нэг хүнтэй тааралдаж хөнөөсөн гэсэн байжээ. Энэ талаар хэвлэл мэдээлэл онцолж байгаа бөгөөд чухамдаа ийм мэдүүлгийг ухаж ойлгоход бас л амаргүй санагдаж байна. Эндээс харахад гэмт хэрэгтэн санхүүгийн хувьд хохирол амснаас үүдэн гүн сэтгэл зүйн хямралд орсон байж болзошгүй. Биткойн эсвэл бусад цахим мөнгөний лөөвөрт орсон байх магадaltaй гэж хэвлэлүүд таамаглаж байгаа нь түүнд маш их хэмжээний мөнгөний алдагдал учирсан гэсэн ойлголтыг төрүүлж байна. Мөнгөний томоохон хохирол амсах үед хүмүүс бухимдал, цөхрөл, төөрөгдөлд орж зарим тохиолдолд өшөө авах эсвэл бусдад уурай гаргах хүсэлтэй болох нь байдаг. Хүн ямар ч логик үндэслэлгүйгээр зөвхөн өөрийн бухимдлаа гаргахын тулд гэмгүй нийгэмд хор хүрэх нь хэвийн сэтгцийн төлөв байдалтай хүний хувьд байж боломгүй үйлдэл мэт санагдана. Эндээс дараах асуултууд гарч ирнэ. Нэгт, тухайн хүн өмнө нь сэтгэл зүйн ноцтой асуудал байсан уу? Хоёрт, тэр өмнө нь хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан уу? Гуравт, энэ мөнгөний хохирол нь түүний амьдрал хэр том нөлөө үзүүлсэн бэ? Дөрөвт, өмнө нь иймэрхүү төрлийн санхүүгийн хохирол орж байсан уу? Эдгээр асуултуудыг судалж байж л тухайн хүний сэтгэл зүйн байдал, уур бухимдлын суурь шалтгааныг тодорхойлох боломжтой. Гэхдээ энгийн логикоор бол санхүүгийн хохирлоос үүдэн хинт ч хамааруулгүй хүнд уур гаргана гэдэг нь ойлгоход бэрх асуудал юм. Нэгэнт л уурдуулсан хүн яах ёстой вэ? Хуулийн байгууллагад хандаж шалгуулах, албан ёсоор гомдол гаргах зэрэг нь хамгийн түрүүнд бодогдно. Гэвч түүний ийм алхам хийсэн гих баримт одоогоор ил гараагүй. Тэгэхээр яг үнэндээ биткойнд хөрөнгө оруулаад алдаж, намайг заллаад луурдчихлаа гэж ойлгож байж магадгүй юм. Ямар тач ямар шалтгаанаас ч бэ амьдрал бүтэхгүй, хаашаач иргсэн гацсан, ямар ч найдваргүй гэх сэтгэл зүйн байдалд орж огт гим хоргүй үл таних хүнийг дагаж байгаад хамгийн дэндүү харгас аргаар хүнээс нь бодит үнэн. Энэ нь бид бүгдийн хувьд л маш том айдас, түгшүүр, бухимдал дагуулсан хэрэг боллоо. Тэрээр анхан шатны шалгалтаар өөрийн гэмт үйлдэлийг бүрэн хүлээж би луурдуулсан, амьдрал болж бүтэхгүй байна гэж хэлсэн бол мэдээж энэ нь ямар ч байдлаар зөвтгөгдөх шалтгаан байж болохгүй. Одоогоор цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж түүнд цагдан хорих, талсан сэргийлэх арга хэмжээ авахар болжээ. Түүний гаднах төрөх нэр усыг ил болгохоор шийдсэн нь ийм шалтгаантай. Ийм эмгэнэлтэй аимшигт хэргийн талаар ярихын гол зорилго бол хүн бүр өөрсдийгөө ингэж санамсаргүй халдлагад өртгөөс сэргийлэхийн тулд юу хийх вэ? Мөн ийм хэрэг дахин гарахгүй байгаасаа гэсэн сэрэмжлүүлэг ухаарал түгээхэд оршино. Дур зоргоороо хүнд халдаж амь насыг нь хохироочход амьдрал маань бүтэхгүй байсан гэх шалтгаан хизээч ямар ч хууль ёс суртахуунаар зөвтгөгдөхгүй. Эцсийн эцэст энэхүү харамсалтай хэргийн үеэр амь эрсдсэн 40 орчим насны эмэгтэй бол зүгээр л орой дасгал хийхээр гарсан жирийн нэгэн байв. Харин өөр хэн нэгний бусдад уурай гаргах муу санаа,
Хэрцгий гим сэтлэн гим зэмгүй хүний аминд хүрсэн нь айдас зэвүүцэлтэй хэрэг бөгөөд нийгмийн аюулгүй байдлын ноцтой асуудал болж байна. Ингээд энэ бүхнээс харахад бидний амьдарч буй орчин нийгмийн амьдралд ямар ч харилцаа холбоогүй хүнээс ч халдлага ирж болзошгүй эрсдэл байна гэдгийг илтгэж буй хэрэг. Улмаар энэ хэрэг нь шударгаар бүрэн дүүрэн шалгагдаж гин буруутай этгээдэд хуулийн хамгийн хатуу шийтгэл ногдосоо гэж хүсэж байна. (2018 оны 7 сарын 22-ны өдөр эсгэх хүн аавынхаа төрсөн өдрийг тохиолдуулан Чонжоо хотод байрлах нэгэн дахианы шүлний газар руу явжээ. Энэ хоолны газар өмнө нь телевизийн нэвтрүүлгээр хэд хэдэн удаа гарч амттай хоол санал болгодгоор алдартай газар байсан байна. Хүн ихтэй байх вэ гэж бодоод урьдчил захиалга хүртэл хийсэн байсан байжээ. Ингээд оройн 6 цаг 30 минутын үед хоолны газарт ирсэн. Гэтэл очиод харахад орчин байдал нь нэг л өөмөрсөн мэт санагдав. Машины зогсоол дээр хэд хэдэн цагдаагийн машин байжээ. Юу болчихов, энд ямар нэгэн хэрэг гарчих уу гэж эс бодсон байна. Аав ээжигээ дагуулж ирсэн тул аюултай зүйлд оруулахыг хүсэлгүй нөхцөл байдлыг эхлээд мэдхийг хүссэн. Тиймээс эс тухайн хоолны газарт ороод нэгэн ажилтнаас юу болсныг асуув. Гэтэл тэр ажилтан маш тайван байдлаар юу ч болоогүй, санаа зовох хэрэггүй хоол идэж болно гэд ширээнд сууцгахыг санал болгожээ. Гэтэл яг энэ мөчөд хоолны газрын арын хэсэгт өөр нэгэн үйлчлүүлэгч аимшигтай зүйлтэй таарсан байна. Тэр хүн угаалгын өрөө орохоор явж байхдаа арын хашаанд нэгэн эрэгтэйг цус алдан хэвтэж байхыг олж харжээ. Тухайн үйлчлүүлэгч маш их чочирдон ажилтнуудыг дуудаж тэнд нэг хүн ухаан алдчихсан хэвтэж байна. Яаралтай цагдаа дуудах хэрэгтэй биш үү гэж хэлв. Хариуд нь ажилтан ахин өвөл тоосон байдлаар зүгээрээ та ширээндээ иргэн суугаад хоолоо ид гэсэн. Ажилтнууд нь бүгд л ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан тул бусад үйлчлүүлэгч нар тэгсхийгээд нэг их юм хэлэлгүй сув. Ингээд эцэст нь эсийн гэр бүл төдөөгүй бусад хүмүүс захиалгаа өгөөд хоолоо хүлээн ширээндээ суужээ. Удалгүй хоолны газар өмнөхөөсөө ч илүүгээр цагдаагийн машинаар дүүрч эхэлсэн байна. Удсан зүгийн нийт 9 цагдаагийн машин ирж бүсэлсэн байдалтай болгов. Дотор байсан хүмүүс бүгд гайхширч энд яг юу болоод байна гэж бие биедээ хэлцгэн нэг л итгэхэд бэрх нөхцөл байдал үүссэн байлаа. Удалгүй маш цочирдон үнэн тодров. Тухайн хоолны газар дотор хүү амны хэрэг гарсан байжээ. Хохирогч нь нарын хашаанд хэвтэж байсан 50 гаруй настай эрэгтэй Чой гэх хүн байв. Түүнийг олох үед гар хүлээг нь олсоор хүлсэн байсан бөгөөд биеийн янз бүрийн хэсэг зодуулсан уул мөртэй байсан. Түүнээс гадна хутгалуулсан шарх хүртэл илэрсэн. Гуй, дагц, баруун хавирганы хэсгээс шарх олжжээ. Ялангуяа баруун хавирганы хэсгийн шарх 1.8 см гүн байсан ба энэ нь илэг цээжний хананд нэвт хүрснээр хохирогч асар их цус алдсны улмаас шоконд орж нас барсан байна. Нөгөө талд цагдаа нар уг нас барсан хүн хоолны газрын эзэндээ маргалцсан байж болзошгүйг тогтоосон тул нэн даруй 57 настай эзэн Каныг эрен сурвалжилж эхэлжээ. Гэтэл ажилтнууд ам нийлэн манай эзэн одоо энд байхгүй, хаашаа явсныг ч мэдэхгүй гэх болсон байна. Цагдаа нар холбоо барих утасны дугаарыг өгөөч гэхэд бүгд дугаар нь хаана байгаа билээ гэх мэтээр мэдэхгүй дүр эсгэж ерөөсөө хамтарч ажиллахгүй байсан. Иймэрхүү байдлаас цагдаа нар эзнээ нууж хаацаалж байгаа юм биш үү гэсэн сэжиг төржээ. Үнэн дээр дуудлага ирсэн даруйд цагдаа нар маш шуурхай ирсэн тул хэрэв эзэн Кан нь жинхэнэ хэрэгтэн мөн бол холдож цугтах цаг бараг байгаагүй байх магадaltaй. Тэгэхээр цагдаа нар Кан нь одоо ч хоолны газар дотроо нуугдаж байж мэднэ гэж бодож хэсэг хэсгээрээ салж үйлчлүүлэгчдийн суудаг өрөөнүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Тэгтэл цагдаа нарын бодсон зөв байж нэгэн өрөөнд Кан согтууран ухаангүй шахуу хөвтөж байсныг олж илрүүлсэн бөгөөд цагдаа нар тэр даруй баривчилсан байна. Ингээд баривчлагдсан Кан болон нас барсан Чой хоёр хоорондоо ямар холбоотой байсан юм болов? Хэргийн газрын ойролцоо барьсан хөршүүдээс цагдаа нар мэдээлэл авахад энэ хоолны газар ажиллаулдаг Кангийн эхнэр нь нас барсан Чойтой дотн харилцаатай байсан. Тиймээс ууралсан нөхөр нь эхнэрийнхээ нууц амрыг алгатаа тулсан байна гэх яриа гарчээ. Одоохондоо таамаг төдий зүйл байсан ч цагдаа нарт анхаарах олон сэжвэр бий. Гэвч цагдаа нарын толгойг илүү эргүүлсэн зүйл нь Кан баривчлагдах үедээ өөрөө бараг босож чадахгүй боллоо согтсон бас нас барсан Чойгоос бие бялдрын хувьд хавьгүй жижиг биетэй байсан явдал байв. Ийм хүн хэрхэн ганцаараа Чойг дийлж чадах билээ гэх асуулт гарна. Тэр байтугай нэг чухал зүйл гэвэл Кан нь хөгжлийн бэрхшээлтэй тул нэг хөлдөө хиймэл хэрэгтэн зүүж явхад бэрхшээлтэй. Тэгээд ийм хүн яаж ганцаараа хүн алах түвшинд хүрсэн байх вэ гэсэн логик таамаг бий.
Иймээс цагдаа нар тухайн үед хоолны газар ажиллаж байсан хүмүүсийг нэг бүрчлэн байцаасан ч бүгд л би тэр үед ажиллаж байсан юу ч хараагүй. Би арын хэсэгт байгаад юу ч мэдээгүй гэх мэтчлэн огт мэдээлэл өгөөгүй байв. Иймэрхүү маягаар бүгд мэдэхгүй хараагүй гих байр суурь баримталж мөрдөн байцаалтанд тун баг хамтран ажилласан. Гэтэл энэ үед хоолны газрын галтгооны ахлах тоогоочоор ажилдаг юн гих хүн манай аавгах ганцаараа үйлдсэн хэрэг гэж ганцхан өгүүлбэр хэлжээ. Тэгвэл эднэр юу нууж байгаа юм бол хэмээн цагдаа нар улам сэжиглэж эхэлсэн. Уг хэрэг гарсан арын хашааны камерыг цагдаа нар шалгахад камер эвдэрсэн төдийгүй доторх бичлэгийн мэдээлэл бүгд тусгагдсан байв. Яг хэрэг болох үеэр камер өөрөө эвдрэх магадлал тийм ч өндөр биш шүү дээ. Хин нэгэн санаатаагаар устгахжээ гэж цагдаа нар үзэн уг эвдэрсэн камер болон хадгалалтын төхөөрөмжийг эд мөрийн баримт болгон сэргээхээр илгээжээ. Энэ хооронд нас барсан Чогийн гар утаснаас нэгэн дуу бичлэгийн файл илэрсэн байна. Талигаш нас барахаас өмнө айдас мэдэрсэн үү утсан дээрээ дуу хураагаараа асаалтаа орхисон байж бичлэг нь оройн 6 цагийн үед бичигдсэн бөгөөд тухайн цогцыг олсон үеэс 40 минутын өмнөх дуу хоолой. Дуу бичлэгийг тоглуулаад сонсоход чамайг алжхан шүү. Чиний дотор эрхтний чинь бүгдийг нь ухаж хайна гих сүрдүүлэг сонсогдно. Энэ нь тухайн хоолны газрын эзэн Кангийн дуу хоолой байв. Үүнтэй зэрэгцэн зогсоо зайгүй хараал доромжлол сүрдүүлэг сонсогдсон бөгөөд бичлэгийн төгсгөл хэсэгт хохирогч Чой намайг авраач туслаач гэх байдлаар хин нэгнээс гуйн орилж байжээ. Тухайн үед ойр хавьд өөр хүмүүс ч байсан гэж үзэх үндэслэл инхүү гарч ирсэн байна. Удалгүй устгагдсан камерыг сэргээсэн бичлэг бэлэн болж цагдаагийн газарт хүргүүлэгдэв. Тэнд юу бичигдсэн байв? Уг бичлэг тухайн хоолны газар ажилладаг хүмүүс бүгдээрээ нууцлж байсан хэргийн үнэн дүр зураг байжээ. Үүнийг ярихаас өмнө эхлээд Кам болон Чой хоёрын ямар холбоотой байсныг нарийн шалгах шаардлагатай. Хөрш орсон суугчдын хэлсэнчлэн Кангийн эхнэр болон Талига Чой хоёр нь үнэхээр нууц амаргийн харилцаатай байсан байна. Тэдний харилцаа нийтдээ 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ихээхэн дайралт, ширүүн байдал ажиглагджээ. Ямар гэхээр Кангийн эхнэр нөхрөөсөө зүгээр л салж яваад Чойтой хамт амьдрах болсон аж. Тэр хоёр хамт амьдрахдаа бүх зардлаа нөхөр Кангийн данснаас авч байсан тогтогджээ. Ойролцоогоор 350 сая воныг гаргуулж авч нэмэлтээр 60 сая воны кредит карт, зээлийн өрийг нөхрийн нэрээр авчээ. Ингээд 6 сар амьдэрсны эцэст Чой болон Кангийн эхнэрийн хооронд асуудал үүсэж улмаар эхнэр нь Кан дээрээ буцаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл эхнэр нь өөрөө дур мэдэн Чойтой харилцаагаа дуусгаад буцаад нөхөрлөгөө явчихсан хэрэг. Гэтэл Чой яагаад чи тэгж байгаа хэмээн уурлаж эхнэртэй тасралтгүй холбоо барихыг оролдсон. Гэтэл эхнэр нь Кан дээрээ бүрэн эргэн очисон тул Чойд ямар ч найдвар үлдсэнгүй. Чой улам цухалдаж эцэст нь энэ хоолны газрын утас руу байнга залгах болжээ. Хэд хоног дараалан уцаар залгаж чи миний эмэгтэйг булаагаад байна. Бушуухан надад буцааж өг. Тэгэхгүй бол юу болохыг мэдхүү гэх мэтээр занал хийлж араар тавьсан эхнэрээс гадна асар их санхүүгийн охирол амссан Кангийн уур нь хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл удаа дараагийн занал хийлэл сүрдүүлгээс болж тухайн газарт ажиллаж буй хүмүүсийн уур бухимдал дээд зэгтээ тулж цаашид амар тайван амьдрах нөхцөл алга гэж хэлжээ. Хэрэг гарсан өдөр Чойгоос дахин нэг дуудлага ирж тэр эмэгтэйг яг одоо надад өг. Тэгэхгүй бол юу ч болж мэднэ шүү дээ гэж сүрдүүлж төвчээр нь дээд зэгтээ тулсан Канч чи миний хоолны газарт ирэх юм бол шууд ална гэж хэлээд уцаа тасалжээ. Өөр хэлэн дүрлцэн Кан уудалгүй тасралтгүй 3 шил арх ууж маш хурдан согтсон байна. Тэгснээ галтгооноос 8 см орчим урттай дахиад янзалдаг жижиг хутаг авч бэлдэж том махны хутаг гэхээсээ илүү дахиад шулахад зориулсан хутаг байв. Удалгүй Чой хоолны газарт ирсэн байна. Кан энэ олон үйлчлүүлэгчдийг бодоод арын талбайд очиж ярилцъя гэж хэлээд Чойг дагуулж гарав. Энэ үед авга ахта тусалж галтгоонд ажилладаг юун гихт зээдүүн нэг л мэтгэд хамт ард нь гарч иржээ. Чой энэ байдлыг хараад энэ хоёр хүн надад зэрэг дайрахнаа гэж айж зүхтах гэж оролцсон ч юун түүнийг барьж авч Кантай хамтдаа Чойг зодож эхэлсэн. Чой ямар нэгэн аргаар зүхтах гэж зууралдан арайхийн мултарсан боловч энэ удаад хоолны газрын эмэгтэй хоёр ажилтан түүн рүү гүйж ирэн араас нь зулгааж дахин арын талбайд чирж авчирсан байна. Ийхүү дөрүүлээ нийл Чойг өмнөхөөсөө илүүгээр ч зодож эхлэв. Тухайн үед эмэгтэй ажилтнууд нь том хуванцар сав ашиглан Чойг балбах мэд зодож байв. Кангийн зээ дүү юу нь ойр хавийн тоос хүртэл шүүрэн авснаар нэмэлтээр хохирогчийн биед гэмтэл учруулжээ.
Юн Чойгийн дээр мордон гар хөлийг нь боохоор оролдож эцэст нь Чой өөрийгөө хамгаалах ямар чадваргүй болов. Яг энэ мөчид Кан бэлдээд байсан хутгаа цүнхнээсээ гарган авч шууд Чойг хутгалсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа 4 хүн эргээд бүгд өөр өөрсдийн ажлын байрандаа буцсан. Харин Чой хутгалуулсан чихтэй яг тэр газар 40 орчим минут хэвтсэн бөгөөд тэр хооронд тэнд байсан хинч түүнд туслаагүй байна. Удалгүй Кан ойртон ирж Чойд нэг тамхи асааж өгсөн гэх бөгөөд үүний дараа хоолны газрын арын камерыг эвдэлж бичлэгийг устгажээ. Ингээд Чой урсан цусаа дийлэлгүй тэр арын талбайд нас барсан байна. Гэтэл харин тэд юу ч болоогүй мэт оройн хоолоо үргэлжлүүлэн зарж үйлчлүүлэгчтэй үйлчилж байсан нь үнэхээр аимшигтай. Харин хувь тавилангийн тоглоомч гэмээр зүйл болж тэнд сүулдэ амьсгалан тасрах төгсөн Чойг хамгийн түрүүнд олсон хүн нь Кангийн өөрийнх нь хүү байсан гэдэг. Байдал ийм байгааг хараад хүн шууд 119 руу залгаж удалгүй цагдаа нар ирсэн ч Чой аль хэдийнэ нас барсан байжээ. Уг аллагтай холбоотой задлан шинжилгээгээр хэрв зодуулсны дараа шууд эмнэлэгт хүргэж чадсан бол аварж болох байв гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ эргийн талаар Чонжуу дахианы шүлний газрын хүн амны хэрэг гэж нэрлэгдэх болсон. Уг шүлний газар нь өмнө нь олон удаа сонин телевизээр гарч улс даяар алдартай байсан тул бүр чих шуугиан тарьжээ. Түүнээс гадна эзэн Кан нь үнэхээр хөдөлмөрч чин сэтгэлээсээ зүтгэдэг нутгийнхандаа нэр хүнд сайтай хүн байв. Хөгшин хүмүүсийг үнгүй холлохоос эхлээд олон нийтэд тус хийдэг байсан гэгдэнэ. Ийм хүн амны хэрэгтэн болж таарна гэдэгт нутаг орон даяараа итгэхэд бэрх гэж байлаа. Харин уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаалтын багийнхны анхаарлыг өөр зүйл илүү татсан нь аавгах Кангийн өшөө орслоо илэрхийлэх шалтгаан тодорхойж Зэдүү Юн болон эмэгтэй ажилтнуудын хувьд Чойтой ямар ч хувийн үс хонзон байхгүй байсан явдал байв. Камерын бичлэгт Кан зод гэж тушааж буй үзэгдэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл тэд бүгд сайн дураараа хамтран оролцсон шиг харагдсан байна. Тэгвэл тэд яагаад тийм аимшигт хэрэгт гар бие оролцов гэдэгт мэрэгчлэтнүүд маш хүчтэй хамт олонний уур амьсгал нэгдсэн сэтгэлгээ нөлөөлсөн байх гэж дүгнжээ. Учир нь эзэн Кан нь өдөр тутамдаа ажилчидтай маш ээлдэг, илгэсэг ханддаг байж ажилгүй өдрүүдэд хүртэл тэдэнд хоол бэлдэж гэр нь хол ажилтнуудыг машинаараа хүргэж өгдөг гэх мэтээр халамжилдаг хүн байсан ажээ. Иймээс л ажилтнууд эзэндээ итгэн дагдаг болсон байх магадaltaй. Мөн Зэдүү Юн гих хүн өмнө нь хүний биед гэмтэл учруулсан гих гэмт хэргийн түүхтэй ажилд ороход маш хүндрэлтэй байжээ. Гэвч ганцхан аавгах Кан түүнд тусалж галтогооны мэрэгжилд сургаж цаашдаа хоолны газараа хүртэл шилжүүлж магадгүй гэсэн итгэл хайрлаж байв. Ийм халамжинд өсч үндийсэн Юнж хоолны газрын төлөө зүтгэж эзэндээ үнэнч болжээ. Түүгээрс зогсохгүй эмэгтэй ажилтнууд ч гэсэн гэр бүлийнхэн шигээ дотн харилцаатай байсан бололтой. Эхнэр нь өөр хүнтэй явж гэрээсээ явчихснаас болж сэтгэл санаагаар унсан эзэн Канг тэд бүгд хайрлаж халамжилж байсан бөгөөд тийхүү түүний хувийн амьдралд юу болсныг ч сайн мэдэж авсан байна. Тэгээд нэгэн эмэгтэй ажилтан өмнө нь өөрийн нөхрийнхөө картны үрийг нуруундаа үүрээд улмаар салсан тухайгаа ярьж манай эзэн ч гэсэн яг л миний амьдралыг тавтаж байндаа хэмээн өрөвдөж улмаар хохирогч Чой гэх хүнийг бүгд л үзэн ядах болсон. Үүнээс цааш дахин бодоход уур хилэнгээр хамтаа зодсон байж болох ч хүн зодсны дараа юу ч болоогүй мэт хэвийн ажлаа үргэлжлүүлэн үйлчлүүлэгчдийг угтаж байсан нь гайхалтай бөгөөд чихүүц төрүүлэм. Тухайн үед дуудлагаар ирсэн түргэн тусламжийн багийнхан ч хоолны газрын ажилтнууд тайван бараг юу ч болоогүй мэт байдалтай угтаж авсан гэжээ. Та нар яагаад тийм байсан юм бэ гэж дараа нь асуухад ч бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна гэсэн асуултын хариу өгсөн байна. Эцэст нь Кан болон 3 хамсаатныг бүгдийг баривчилсан. Хэргийн шүүхээр шийдэгдэхэд гол буруутан буюу Кан анхан шат болон дав заалдах шатын шүүхийг дамжин явсаар эцэстээ 12 жилийн хорихял авчээ. Гэхдээ энэ нь хүн амны хэрэг биш, хүний биед ноцтой гэмтэл учруулсны улмаас үхэлд хүргэсэн гих зүйл ангаар шийтгүүлсэн сонирхолтой. Шүүхийн маргааны гол зангилаа нь Кан даллага үйлдэх шууд санаа зориудын үйлдэл байсан уу гэсэн асуулт байв. Прокурорын зүгээс өмнө нуцаар ярихдаа чи манай хоолны газарт ирвэл алан шүү гэсэн нь хүн амны сэдэлтэйг нотлох гэжээ. Гэвч шүүх эцэст нь тэр бол тухайн үед уур бухимдлаа илэрхийлсэн үг байсан гэж үзсэн байна.
Мөн тэр хутгалсныхаа дараа чойд тамхи асааж өгсөн гэдэг нь хохирогчийг нас барах хүртэл муугаар төсөөлөгөл байна гэж өмгөөлөгч тал нотолжээ. Өөрөөр хэлбэл эхэндээ тэр ална гэж сүрдүүлсэн ч үнэн хэрэгтээ үнэхээр алах зорилготой биш, зүгээр л сүрдүүлэх айлгах санаатай байж таарсан гэж үзснээр санаатай аллах биш гэж дүгнсэн. Ингээд Кан 12 жилийн ял авсан бол хамтрагчид болох Зэдүү Юн болон эмэгтэй ажилтнуудад бүлэглэн хүн зодсон гэх зүйл ангаар ял оноосон байна. Зэдүү Юнд 5 жилийн хорих ял, 2 эмэгтэй ажилтнанд тус бүр 1 жил 6 сарын хорих ял оноосноор уг хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. Эхэнд хэлсэнчлэн уг хэргийн талаар үйлчлүүлэгчдийн нүдээр аимшигтай зүйл болж өнгөрч тэр хүмүүс амьдралдаа мартахааргүй хар дурсамжтай үлдсэн гарцаагүй. Гисэн хэдий ч үнэндээ энэ эмгэнэлт явдлыг анх үүсгэсэн гол буруут нь Кангийн эхнэр түүний нууц амаргийн харилцаа байсан ч эхнэрийн талаар төдийлөн мэдээлэл гараагүй гэх нь сонирхолтой. Гисэн ч тус хоолны газрын ажилтнууд эзнийхээ төлөө хамтдаа гэмт хэрэг үйлдсэн нь үнэхээр ховор сонирхол татам хэрэг байлаа. Магадгүй сэтгэгдлүүд дээр янз бүрийн санал бодол гарч ирэх байх. Та бүхэн энэ талаар ямар бодолтой байна вэ? 2006 оны 11 сарын 18-нд Бельгид орших жижигхэн тосгонд нэгэн хүн ногоо цэцгийнхаа талбайг услаж байсан гэдэг. Гэтэл гинэд пүн гэсэн чимээ гарч маш ихэд цоцсон тэрээр дуу гарсан зүг буюу арын талбай руугаа гүйж очижээ. Тэгээд модтой эсхийг шалгаж үзэхэд тэнгэрээс ямар нэгэн зүйл унсан байсан байна. Тэр чимээг сонссон хөршүүдэн цугларч талбайг шалгатал нэг эмэгтэй унсан байх нь тэр. Эмэгтэй бол 38 настай Элс Бандерин байлаа. Тэр 3200 метрийн өндрөөс унаж газарт унахдаа амиа алдсан байна. Элс нь нөхөр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг эгэл жирийн ээж байсан. Гэтэл нэг л өдөр түүний царай улам бүр гундаж эхэлнэ. Магадгүй өөрийн дэлгүүрээ ажилуулах хүүхдүүдэд өсгөх стресс их байсан байх. Түүний энэ байдлыг анзаарсан нөхөр нь эхнэрээ тайвшруулах зорилгоор стресстэй байна, хамтдаа шүхрээр буух спорт хийж үзүүл яасан юм бэ гэж санал болгожээ. Өргөн уужим тэнгэр харуул стресс багасгахад багч болов тус болох болов гэсэн бодолтой. Тэгээд тэд хоёулаа амралтын өдрүүдээр шүхрийн буулт хийдэг болж эхэлсэн. Гэхдээ нөхөр нь хурдан уйдаж эхэлсэн бол Эс улам ихээр энэ спортод дурлсан гэдэг. Тэр амралтын өдрүүд болон баярын бүх өдрийг шүхрийн спорт суралцахад зориулаад 2001 онд Device гэдэг багт орж шүхрийн буултын спортыг илүү идэвхтэй хийж эхэлжээ. Ийхүү 2 жилийн турш олон хүнтэй хамт сонирхлоо хөгжүүлээд Эс буцаад өмнөгчгээ гэрэлтэй хөгжилтэй болоод ирсэн. 2003 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хэмжээнд хүрч 23 удаагийн шүхрийн буултыг амжилттай Эс нь туршлагатай нэгэн болсон. Ийм гүн гүнзгий шимтэн дурлах тусам илүү өндөр амжилт, олон үсрэлт хийх гэсэн хүсэл нэмэгддэг. Гэтэл шүхэр нээх үеийн огцом даралт, газар дах үеийн хүчтэй дөргил зэрэг нь тавтагцаар гидсний эвэрхий гэх мэт эрүүл мэндийн хүндрэл үүсч эхэлсэн. Сэтгэл санааны хувьд арай дээрдэж байсан ч биеийн хувьд ийм асуудал гарсан тул гэр бүл нь одоо болсон дээр байх гэж шатгажээ. Гэвч Элс тэмцээнд оролцохгүй энгийн сонирхол маягаар л үргэлжлүүлнэ гэж амлаад хүрээр буух спортоо орхисонгүй. Тэр Жалберг гэдэг багт орж багийн дотор өөртөө нийжил нэртэй 26 настай бага ангийн багш Элс Клоус гэдэг эмэгтэйтэй танилцсан. Насны зөрүү ихч гэсэн тэд тун дотн найзууд болсон. Нэр давхурдахаас зайлсхийж тэр эмэгтэйг Клоуд Монос гэж нэрлэе. Бас багийн эрэгтэй гишүүн Мартсел Сомерстэй дотносож нөхөрлөдөг байсан. Харин 11 сарын 18-нд болсон тэр эмгэнэлт өдөр Эс клубын гишүүдтэй хамт Бельгийн нэгэн газар шүхрийн буулт хийхээр шийдсэн. Элс, Клоуд Монос, Мартсел болон өөр нэг клубын гишүүн нийлж дөрвөлээ хамт үсрэлт хийхээр бэлтгэсэн. Нислэгийн өмнө бэлтгэлээ сайтар хийж дуусгаад онгоцонд сууж төлөвснөөрөө агаарт үсэрцгээсэн. Тэд агаарт уулзаж гар барилсан байрлалаа бүрдүүлэх төлөвлөгөөтэй байж. Гэвч яагаад ч юм Клоуд Монос бусдаас хэдхэн секунд хоцорч үсэрсэн тул 3 хүн Клоуд Моносгүйгээр байрлалдаа байрлсан байна. Баг зэргийн асуудал гарсан ч бүх зүйл тайван болж өнгөрсөн. Тэгээд агаарын 1000 метрийн өндөрт хүрэх үед гуруулаа гар тавьж шүхрээ нээхээр бэлтгэн дохиогоор зэрэг шахуу шүхрээ нээжээ. Харин Элсийн шүхэр яагаад ч нэгдсэнгүй. Тэр эвдэрчихүү гэж бодоод нөөц шүхрээ ажилуулах гэсэн боловч бас л ажилласангүй. Мартсел үүнийг хараад түүнийг аврахаар шууд доошлсон ч Элс маш хурдтай унаж байсан тул гүйцэх боломж олдсонгүй.
Ээл сайж бүх чадлаараа шүхрийг ажилуулах гэж оролдсон ч дийлсэнгүй. Эцэст нь нэгэн айлын байшингийн хашаанд унж маш аимшигтайгаар нас баржээ. Энэ үеэр тэр толгой дээрээ камер зүүсэн байсан тул тухайн нислэгийн бүх үйл явдал бичигдсэн байдаг. Цагдаа нар ихэндээ энэ бичлэгийг хараад энэ зүгээр шүхрийн эвдрэлтэй холбоотой осол байх гэж таамагласан. Гэтэл Ээлсийн шүхрийг шалгах явцад шүхрийн утсыг маш нарийн зүсч тасалсан байдалтай байгааг илрүүлжээ. Ингээд л цагдаа нар үүнийг нэгэн зориуд тасалсан байна гэдэгт итгэлтэй болсон. Ээлс дээрээс унаж байхдаа шүхрээ нээх гэж оролцсон бичлэгээс тодорхой байсан тул өөрөө амиа орлох гэж шүхрээ эвдэлсэн гэх хувилбар байхгүй болсон юм. Тэгэхээр хин нэг нь түүнийг санаатаагаар алах гэж ингэж бэлтгэжээ гэсэн таамаглалыг хийхээс өөр аргагүй болжээ. Ингээд уг хэргийн сэжигтнэр эхлээд нөхөр нь тодорсон ч Ээлс шүхрийн тоног төхөөрөмжөө гэртээ биш өөр газар хадгалдаг байсан тул нөхөр нь эвдэх боломжгүй байсан байна. Тэгээд цагдаа нар түүнтэй хамт шүхрээр буудаг хүмүүсээс сэжиглэх болж ялангуяа хамгийн дотн хүмүүс нь болох Клоуд Монус, Марцл хоёрыг онцолжээ. Учир нь энэ хоёр Ээлстэй хамт шүхрээр буудаг түүнчлэн тоног төхөөрөмжтэй нойр байх боломжтой байв. Тэгээд тэр явдлаас өмнөх нь тэр гурав хамтдаа Марцлын гэрт байсан бөгөөд Ээлс ч тэнд тоног төхөөрөмжөө үлдээсэн нь тодорхой болсноор сэжиг Улаанбаатартай болсон. Шүхэртэй спорт хүсрэлтийн мэргэжлийн мэдлэгтэй Клоуд Монус, Марцл хоёр шүхрийн утсыг тасалсан байх магадaltaй гээд цагдаа нар тэр хоёрыг шалгаж эхэлсэн. Клоуд Монус 100 гаруй цаг байцаалт өгч 2 дахь байцаалтын өмнө амиа орлохыг завдсан байна. Түүнийг байцаалтаас цугтах гэж тэглээ гэх байдлаар цагдаа нар улам сэжиглэж түүнд гол анхаарлаа хандуулсан. Эцэст нь цагдаа нар Ээлс, Клоуд Монус, Марцл гэсэн 3 хүний дунд нууцлаг харилцаа байсныг олж мэджээ. Тодруулбал Ээлс ба Марцл нь хайр сэтгэлийн холбоотой байж 2004 оноос эхэлж амралтын өдрүүдээр уулзан шүхрээр буулт хийж дотн харилцаатай болсон. Ээлс ажлын өдөр нөхөртэйгээ амралтын өдөр Марцлтай хамт байдаг байсан. Гэтэл Марцл сайхан залуу тул өөрт нь сэтгэлтэй хүн ганц Ээлс биш байсан. Ээлсийн хамгийн дотн найз болох Клоуд Монус ч түүнд дурлсан байж тааржээ. Ээлс энэ бүхнийг мэдэхгүй өөрийн нууц харилцаагаа найз Клоуд Монустай ярьж илчилсэн. Тэрнээс болж Клоуд Монус атаархал уур хилэн давтсан. Тэгээд Марцлыг өөртөө дурлуулах гэж сэмхэн оролдож эхэлсэн. Гэтэл Марцл амархан уруу татагдаж Баасан гарагт Клоуд Монустай, Бэм гарагт Ээлстэй уулздаг болж. Энэ бүгдийг Ээлс мэдээгүйгээр барахгүй урдын адил Клоуд Монусыг хамгийн ихтэй найз гэж бодсоор байв. Гэтэл цаана Клоуд Монус зорилгоо гүйцэхийн тулд Ээлс болон Марцл хоёрыг салгахаар элбий нууц цагтл Ээлсийн гэрлүү явуулдаг байжээ. Клоуд Монус багада аавыгаа алдсан учраас ганцаардмал өссөн бөгөөд Марцлыг аав шигээ хүнээр төсөөлж бүрч ихээр дурлан харамлаж эхэлсэн. Марцл хэд удаа хойлоо болий гэхэд тэр уйлж гууж байсан учраас салж чадаагүй. Марцл надад хамгийн чухал хүн бол Ээлс, чи дараагийнх нь чамтай уулзсандаа би үнэхээр харамсаж байна гэдэг байв. Үүнд улам их сэтгэл нь шархалсан Клоуд Монус зөвхөн Ээлс л байхгүй бол Марцл дандаа намайг хайрлах болно гэсэн аюултай бодолтой болжээ. 2006 оны 11 сарын 10-ны Баасан гарагт Клоуд Монус тэр өдөр Марцлийн гэрт байсан ч Ээлс гинт хурж ирж Марцл баярлан ухтаж дээд унтлахын өрөөндөө оруулсан. Харин Клоуд Монусыг доотлолын өрөөнд унт гээд үлдээсэн. Ингэт нь Клоуд Монусын уур нь хурж тэр хоёрын инээх бүх чимээг сонсоод өшөө авалтын бодолтой автжээ. Тэр шүхэрчин хүний хувьд Ээлсийн шүхрийг эвдэлчихвэл түүнийг өхүүлж чадна, намаа хийсэн гэдгийг хүн мэдэхгүй гэж маш сайн мэдэж байсан. Тэгээд Ээлсийн үлдээсэн шүхрийн тоног төхөөрөмжийг нь аваад хайчаар шүхрийн утсыг тасалсан гэдэг. Тэгээд 11 сарын 18-ны өдөр хамт байсан ч Ээлсийг пуучин шиг унана гэж мэдэж байсан учраас өөрөө баг зэрэг хоцорч хүсэрч дээрээс нь юу болохыг харна гэж тооцоолжээ. Харин Ээлс шүхрээ шалгахгүй өмнө нь зөв зүгээр ажиллаж байсан юу ч болохгүй гэж бодсон бололтой. Клоуд Монус яг дээрээс нь Ээлсийн шүхэр нэгдэхгүй сандарч унаж байх тэр бүхнийг хараад одоо үүнээс хойш Марцл минийх болно гэж дотроо баярлах шиг болжээ. Гэвч бодсноос эсрэгээр Марцл Ээлсийн өвхлээс маш том зочрол аваад Ээлс миний жинхэнэ хайр одоо өөр хүн сэтгэл гаргаж чадахгүй гэж Клоуд Монусаас бүр мөсөн салж цагдаа нарт түүнд хэрэг үүсгэж эхэлсэн.
Марцелтэй харилцаанд бүтлгүүтэж цагдаа нарын с ิจ түүн рүү чиглэж байсан тул Клоуд Монус амиа орлохыг завдсан байна. 2007 оны 1 сард цагдаа нар Клоуд Монусыг аллагад буруутган баривчилсан. Түүний зүгээс би Элсийг алаагүй, ямар ч бодит шинжлэх ухааны нотлохой байхгүй гэж маргасан. Үнэхээр шүхрийн тоног төхөөрөмжөөс Клоуд Монусын ДНХ 3-ны улмар огт гараагүй. Гэвч нөхцөл байдлын нотлохой бүгд хангалттай байсан учраас шүүх түүнийг буруутай гэж үзсэн. Шүүх хурлын дараа ял багасгах үүднээс өмгөөлөгч нар нь тиймээ аллаг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхдөө тэр сэтгцийн өв тогтворгүй байсан гэж маргажээ. Шүүх үүнийг нь тодорхой хэмжээнд харгалзан үзэж түүнд бүх насаар нь хорих биш 30 жилийн хорих ял оногдуулсан. Энэ бүх хугацаанд Клоуд Монус өөрийн бурууг хүлээж гэмших байдал огт гаргаагүй гэсэн. Харин энэ явдлын хамгийн том хохирогч нь Элсийн гэр бүл байлаа. Клоуд Монус Элс өөр хүнтэй уулздаг гэж бичсэн цагтлыг нэргүүгээр бичиж явуулж байсан ч нөхөр нь эцсийн мөч хүртэл их нэртэй итгэж хүүхдүүд нь ч бас итгэж байсан. Гэтэл шүүхийн шатанд бүх үнэн ил болсны дараа нөхөр болон хүүхдүүд асар их цочрол авч шүүх танхимаас гарсан гэдэг. Анхандаа ердөө шүхрийн осол гэж бодсон ч үнэн аажмаар дэлгэгдэх тусам маш аимшигтай болж ялангуяа гэр бүлийнхэнд нь сэтгэл санааны олон талын цохилт болсон гарцаагүй. Хүүхдүүд нь ээжийг минь хүн алчихжээ. Дээр нь гэмт хэрэгтэн гимшихгүй байна. Тэгээд бас ээж өөр хүнтэй уулздаг байсан гэж юу гэсэн давхар цохилтыг авч шүүх танхимд улимсаа барьж дийлэлгүй уйлж байсан гэдэг. Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Энкоридж хотын ойролцоох Тандерберт хүрхрээ уулан талхдаг хүмүүсийн дунд нэлээд алдартай газар тооцогддог. Харин 2019 оны 6 сарын 2-нд тэнд нэгэн бяцхан охин "Гуй, энийг тайлаад өгөөч, бид чинь найзууд шүү дээ" хэмээн орилж аимшигтай зүйл болсон. Тухайн охины нэрийг Сянта гэдэгч найзууд нь түүнийг Си гэж дууддаг тул энд түүнийг Си гэж дуудацгаая. Сигийн нүд гарыг чанга боосон байхад түүний урд гол гимт итгээд Деналийн нэртэй эмэгтэй зогсож байлаа. Деналигийн дэргэд мөн 4 өсвөр насны хамсаад нь байв. Тэд Сигийн гуйсан яриаг тоолгүй удалгүй тас хийсэн буун дуу гарсан нь аймыг тасалсан буун дуу байлаа. Хамгийн гайхамшиг нь Си болон Деналийн хоёр өмнө нь дотн найзууд байв. Тэд үргэлж хамт байдаг бие биенийхээ эцэг эхтэй хүртэл танилцчихсан байсан. Деналиш найзуудынхаа хүрээнд сайн охин байжээ. Учир нь Сийн хөгжлийн бэрхшээлтэй 19 настай ч оюуны чадамж нь 14 нас төвшөнд гэж онцлогдсон охин байж. Тиймээс Денали түүнд сайн тусалж, дэмжиж, асарч, алхам тутамд нь тус болдог байжээ. Сигийн аав Хоп маань Денали үргэлжил "Би Сигийн хамгийн сайн найз нь" гэж хэлдэг байсан хэмээн дурссан байдаг. Тэгвэл яагаад ойр дотн байсан Деналиг гинэт аимшигт алуурчин болж хувирваа? Үүнд 3 дахь этгээдийн санаанд оромгийн оролцоо нөлөөлсөн гэдэг. Тухайн үед Деналийн нэг залуутай онлайнаар үерхэж байсан. Энэ нь бидний мэддэг ердийн найз залуу, найз охин гэх харилцаанаас арай өөр байв. Тэд интернетээр танилцаж нэг ч удаа уулзч байгаагүй ч бие биенээ бэйби гэх мэтээр дотноор дууддаг болсон байжээ. Деналигийн энэ онлайн найз залуу өөрийгөө Тайлер гэж танилцуулж 20 гаруй настай, асар их хөрөнгөтэй, бүр жүжигчид шиг царайлаг нэгэн мэд дүр гисгдэг байсан. Гэвч явандаа тэр Тайлер ер бусын этгээд шаардлагууд тавьж эхэлжээ. Тухайлбал эхэндээ Деналиг өөрийн биеийн тодорхой хэсгийг харуулсан зураг явуулахыг шаардаж байсан бол удахгүй танил хүмүүсийнх нь нүцгэн зураг эсвэл тэднийг доромжилж буй бичлэг гэх мэтийг илгээхийг шаарддаг болов. Найзуудынхаа нэгийг алаад түүнийгээ бичлэг эсвэл зураг болгон надад илгээвэл би чамд 9 сая гаруй $, 119 орчим тэрбум төгрөг өгье гэсэн байна. 119 тэрбум төгрөг гэдэг үнэхээр санаанд багтамгүй асар их мөнгө. Ийм асуулт шаардлага байж боломгүй зүйл мэт санагдана. Гэтэл Денали үүнийг бодит гэж итгэсэн бололтой. Тэр хэрв би хэн нэгнийг алаад бичлэгийг нь Тайлерт явуулчих бол их хэмжээний мөнгөтэй болох юм байна гэж боджээ. Тиймээс Денали төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Ганцаараа хийх боломжгүй учраас хамсаатнууд цуглуулж эхэлжээ. Би Канзас хотын нэг баян залууг өөртөө татчихлаа. Хэрв нэг хүний амийг бүрлгээд түүнийгээ бичлэгээр баталбал надад 119 тэрбум төгрөг өгнө гин. Хэрв та нар тусалбал мөнгийг хамт хувааж авна шүү гэжээ.
Үүнийг сонссон 4 хүн түнд нь нэгдсэн байна. Тэдний дунд 19 настай Шэл, 16 настай Кейден, мөн нас нь 14-өөс доош тул мэдээлэл нь ил болоогүй 2 өсвөр насны хүүхэд байсан. Ингэж Деналигийн удирдлага доор хэнийг алах вэ, хэрхэн алах вэ, мөнгийг хэрхэн хуваах вэ гэсэн нарийн төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Төд удалгүй хүнээ хайж эхлэх үед Денали Сийг алах нь хамгийн тохиромжтой гэж шууд санал болгосон. Оюуны чадвар дутмаг, өөрийнх нь хэлсэн үгэнд итгэдэг, юу хэлсэнд нь хуурдаж мэдэх, дээрээс нь маш ойр дотн найз нь учир илүү амар гэж бодсон бололтой. Ингээд төлөвлөгөөгөө боловсруулж тавуул хамтран Сийг авч явахаар шийджээ. Тэд Шэлийн машинаар Сийг хотын гаднах Тандерберт хүрхрээнд аваадсан байна. Уг газар ууланд алхахад тохиромжтой, байгалийн үзэм сайтай, гэхдээ хүрхрээний дуу чимээ ихтэй, чимээ шууганаар нь далиндуулж гин төрийг үлдэхэд тохиромжтой. Тэр өдөр Си аавдаа ажилтан туслаад дараа нь Деналитай хамт зугаалахаар гарсан, юу ч мэдэхгүй өөрийн найзаа гэж бодсон найзуудыгаа дагаад явсан хэрэг. Гэтэл хүрхрээн дэрэнгүүт Денали, Шэл, Кейден 3 түүн рүү гинэт дайрч скотчоор гар хөлийг нь чанга бон, нүд амыг нь тагласан. Сандрах Сид энэ бол зүгээр л тоглоом, бид бүгдээрээ ингэж боож тоглож байна гэж худлаа тайвшруулсан. Үүний дараа Денали Сийг хөдөлгөөнгөө болгож буй бичлэг, зургуудыг нэг бүрчлэн авч бүгдийг нь Snapchat-аар Тайлер руу илгээж эхэлжээ. Цагдаагийн газрын шинжилгээгээр Денали Тайлер хоёрын чатанд энэ нөхцөл байдал байршил юу хийх гэж байгаа бүхнээ бичсэн тогтоогдсон байдаг. Сигийн хувьд удахгүй болж буй зүйлсийг мэдээд маш их айжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр амьсгалахад хэцүү болж сандарсан Денали түүний амны скотчийг нь түр авсан байна. Гэтэл Си, та нар одоо бойл, би цагдаад хэлэн та нар намайг барьцаалд оромжилж байна гэж орилсон. Тэр үед ч гэсэн Денали хамсаатууд нь боли энэ буруу зүйл гэх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин хамгийн аимшигтай зүйл хийсэн нь түүний толгойн ард тал руу 2 удаа буудсан юм. Хэн буудсан бэ гэдэг дээр гол 2 хүн болох Денали, Кейден 2 бие биен рүүгээ бурууг чихэж эхэлсэн. Денали, би буугаар хүнийг буудаж чадахгүй. Си бол миний найз шүү дээ. Гэхдээ Кейден миний бууг булааж аваад буудсан гэжээ. Харин Кейден Денали өөрөө алив хурдхан буудаад алаад өг гэж бууга надад өгсөн гэж мэдүүлжээ. Үнэн хэрэгтээ тэд ялгаагүй адил гин буруутай. Учир нь төлөвлөгөөндөө аль хэдийн Сийг алах гэж төлөвлөж хамтдаа хөдөлсөн. Харин өөрсдийгөө зөвтгөх гэж тэр буудсан би буудаагүй гэх нь харамсалтай. Ийхүү тэд Сийг буудаж алчхаад цогцыг нь гол руу түлхэж ор мөрөө устгах гэж эд зүйлсийг нь шатаасан байна. Тэгээд удалгүй Сигийн аавд Си өөр найзуудтайгаа уулзна гэхээр би буцаагаад хүргэж өгч гисэн. Одоо хаа нэгтээ байгаа байх гэсэн мессеж бичээд юу ч болоогүй мэт жүжиглжээ. Аав нь энэ үгэнд итгэсэн боловч гэртээ буцаж ирсэнгүй. Охиндоо санаа зовж эхэлжээ. Си аавдаа үргэлж уцаар мэдээлэл өгдөг сайн охин байв. Аав нь эрэлт гарч цагдаад мэдэгдэж интернетэд мэдэгдэл гаргасан ч охины сураг гарахгүй байлаа. 2 хоногийн дараа цагдаагийнхан эрен хайх явцдаа усны дэрэгдээс Сигийн эд зүйлийг олж улмаар скотчоор бүх биеийн оролттой нас барсан охины цогцыг олсон юм. Тэгвэл Денали Тайлераас энэ их мөнгийг авч чадсан уу? Мэдээж үгүй. Учир нь Тайлер гэдэг хүн угаасаа бодит амьдрал дээр байдаггүй, нэр зураг нь бүхэлдээ хурамч байсан. Тэр их хөрөнгөтэй сайхан залуу гэж байсан ч үнэндээ Даррен Шилмиллер гэх өөр нэртэй Кентаки мужийн нэгэн жижиг хотод амьдардаг янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байсан залуу байжээ. Интернетээс өөр хүний зургийг авч өөрийгөө Тайлер хэмээн танилцуулсан. Тэрээр ийм аимшигт онлайн үйлдэлийг анх удаа л хийж байгаа хэрэг биш. Түүнийг таньдаг хүмүүсийн хэлснээр жинхэнэ амьдрал дээр их дуу цөөнтэй, бүрэг, даруй мэт боловч онлайнаар элдв гэмт шинжтэй бусдыг уруу татах явдал их байдаг байсан гэдэг. Эмэгтэй сурагчид руу зүгээр л хүүхэд байхдаа авахгүйсэн нүцгэн зураг явуулж болох уу гэх мэт үнэхээр дургу өрмээр мессеж явуулдаг. Тэр үүнийгээ би ганцаардсан учраас л тэгсэн. Хөөхөн хүний зураг ашиглахгүй бол хинч надад анхаарал хандуулахгүй шүү дээ гэж нотлох баримтуудыг өгөөсгөхийг оролдсон. Гэхдээ мөрдөн байцаалаар бага насны хүүхэд сонирхдаг гэдэг нь батлагджээ. Сигийн хэрэг гарсны дараа Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо түүнийг хүн алахыг ятгахсан хэрэгт байцаах явцад бага насны хүүхдийн бичлэг, садар самунд уруу татдаг зуршлан,
байдаг гэдгийг ч баталсан. Мөн хамгийн аимшигтай нь Си амиа алдсны дараач цагдаа нар Деналийг баривчлахаас өмнө шилмийлэр үргэлжлүүлэн түүнтэй холбогдож чи Сиг алаад бичлэг баримтаа над руу явуулсан шиг дахиад 8 настай 15 настай хүүхдүүдийг дарамтлж доромжилж буй зураг эсвэл бичлэг явуул гэж шаардсан гэдэг. Деналич түүнд үгүй гэж хэлэлгүй тэрхүү явдлыг үргэлжлүүлсэн тул 8 болон 15 настай хүүхдүүд биеэ хамгаалж чадахгүй хүчирхийлэлд өртөж түүний бичлэг нь шилмийлэрт очих нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ цагдаа нарт тэднийг эрт баривчилсан нь дараагийн ноцтой гэмт хэрэг гарахыг зогсоож чадсан юм. Эцэст нь шилмийлэр Денали болон бусад хэрэгтнүүд баривчлагджээ. Шилмийлэр садар самуун зураг, материал бэлтгэх, эзэмших зэрэг олон тооны гэмт хэрэгт холбогдсон бол Денали болон түүний хамсаатнууд аллагын хэрэгт буруутгагдаж 30-аас доошгүй цаашлаад 99 хүртэл жилийн хорих ял сонсох асуудал яригдаж эхэлсэн. Сигийн аав Хоп маань охин маань нас барахаасаа өмнө ааваа гэж дуудсан байж таарандаа гэж бодохоор нойр хүрдгүй. Тэр өдөр хамтаа ажил хийж байхдаа охиноо магтаж чи их тус боллоо, мундаг байна гэж хэлсэн маань л багч гисэн тайвшрал өгдөг хэмээн ярьжээ. Гэтэл тэр охиндоо өгөхөөр багахан хэмжээний мөнгө бэлдсэн байж эцэг хүнийхээ хувьд түүнийгээ өгж амжаагүйдээ харамсаж явдгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энэхүү явдлыг catfishing буюу онлайнаар өөр хүний дүр эсгэж бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд интернет орчинд жинхэнэ дүр төрхөө нууж бусдыг хуурч уруу татах үйлдэлийг catfishing гэж нэрлэх болсон. Энэ бол зөвхөн нэг хэрэг бус өнөөдрийн дижитал ертөнцид эрчимдээ тархаж буй аюултай лувер гэмт хэргийн нэг хэлбэр юм. Техник технологи хөгжихийн хэрээр онлайн гэмт хэрэг улам нарийсч улам хэрцгий болсоор буй нь үнэхээр түгшүүр төрүүлдэг. Бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ? Технологийн хөгжлийг дагаад хамгаалалтын арга хэмжээгч мөн адил хөгжүүлэх шаардлагатай болжээ. 2005 оны 2 сарын 18-ны өдөр өдөөс хойш 4 цагийн үед Чоноо нутад амьдардаг 48 настай Чусан эмэгтэй уулзалтанд явхаар холын замд гарсан байна. Тэр эмэгтэй өмнө нь Чонжо хотод амьдарч байгаад нөхрийн ажлын шаардлагаар Чонон руу нүүж очсон байдаг. Гэхдээ Чусан нь хуучин амьдарч байсан газрынхаа нэг бүлгийн дарга байсан тул тэр бүлгийнхээ хүмүүстэй уулзахаар Чонжо руу явжээ. Гэхдээ явах зам нь тийм ч амарч биш байсан. Чононоос галт тэргэнд сууж Чучиван дээр буусны дараа ахаад автобусанд дамжин суух гээд бараг 2 цаг шахам явж байж тэр газраа хүрэх байв. Ийхүү оройн 6 цагийн үед Чонжо хотын нэгэн далайн хоолны газар ирэхэд бүлгийн хүмүүс цуглчихсан байлаа. Удаан хугацааны дараа уулзсан хүмүүс бие биеэ сансан тул хөвгчлөлтэй яриа өрнүүлж уур амьсгал их л сайхан байсан гэдэг. Гэтэл орой 7 цаг 50 минутын орчимд хэн нэгэн бүгдээрээ дуулахаар караоке явцгаая гэсэн санал гарсан байна. Энэ үед Чусан болон ихэнх хүмүүс тгийгээд дуртайгаар зөвшөөрцгөөсөн. Гэхдээ олон хүмүүс байгаа болохоор 2 том машинд хуваагдан суухаар болжээ. Чосан гинэд хэрвээ би хамт караоке явбал гэрлүүгээ буцах галт тэргээс хоцрох үйдэ гэж санаа зовсон тул намайг уучлаарай би эртхэн явлаа гэд хэлжээ. Тэгээд Кумпион 3 дугаар тосгоны автобусны буудлын дээр бууж бусдаагаа дараа уулзъя баяртай гэд үлдсэн байна. Чусангийн бодлоор тэндээс автобусанд суугаад Чучиван галт тэрэгний буудлын дээр очино гэж бодож байжээ. Автобус хүлээх хэрэгтэй байсан тул хамт явсан хүмүүс нь чи ганцаараа битгий үлдээ дараагийн автобус хүртэл чамтай хамт хүлээж өгье гэж хэлсэн ч Чусан зүгээрдээ та нар явцгаа гэд явуулсан байна. Ингээд техний машин тэндээс хөдөлсөн. Араас нь 5 минутын дараа 2 дахь машинч мөн автобусны буудлын дээр зогсож буй Чусанг харсан гэдэг. Тэр нь Чусанг сүүлд харсан баттай үний яриа болон үлдсэн. Хамгийн түрүүнд Чусаны сургаггүй алга болсныг анзаарсан хүн бол нөхөр нь байжээ. Эхнэр нь галт тэргэнд суугаад ирэх цаг нь өнгөрчихсөн мөртлөө ямар ч холбоо байсангүй. Залгасан утас нь унтарсан байв. Нөхөр нь хамт байсан хүмүүс рүү залгатал гэртээ харна гэд автобусны буудлын дээр буусан гэхээс өөрөө хэлсэнгүй. Нөхөр нь эхнэрийнхээ гар утасны цэнийг дуусан байж магадгүй гэж бодоод шүнжэнгөө хүлээсэн боловч эцэст нь эргэж ирсэнгүй. Санаа зовсон нөхөр нь цагдаад мэдэгдэж манай эхнэр алга болчихлоо гэж хэлсэн байна. Цагдаа нар эхлээд автобус галт тэрэгний бүртгэлийг шалгаж Чосан уг өдрүүдэд өөр автобус галт тэргэнд суусан уулмөр байгаа эсгийг шалгасан боловч тийм юм огт байгаагүй.
Тэгэхээр хамгийн сүүлд буусан автобусны буудлыг шалгах хэрэгтэй болжээ. Гэтэл тэр буудлал нь их харанхуй зэлүүд газар байсан. Хажууд нь Михо голын гүүрний төгсгөл хавьд нэг гэрэл бийж 8 цагийн үед орой болсон тул ерөнхийдөө л харанхуй бараг хүн хөдөлгөөн багтай газар байдаг. Дээр нь ойр орчимд камерч байхгүй тул Чоосаны яг сүүлчийн мөрийг баттай олж мэдэх аргагүй байдал орсон байна. Гэхдээ нэгэн чухал нотлох зүйл гарч ирсэн нь алга болсон тэр өдрийн шөнө 11 цагт Чоосаны карт ашигласан байж таарсан юм. Автобусны буудлаас ойролцоогоор 6 км зайтай Чучживан Лунхё банкны итээн байсан. Тэр 2 удаа нийт 550 мянган воныг бэлнээр авчээ. Үүгээр зогсохгүй маргааш өглөө нь бас ойролцох дэлгүүрийн ойр байрлах итэмээс 40 мянган воныг нэмж авсан байдаг. Тэгээд Чоосан өөрөө мөн үү гэд камерын бичлэг шалгахад эрэгтэй хүн карт уншуулж байх нь гарсан. Тэр этгээд малгайтай цамцтай 1.68-аас 1.70 орчим өндөртэй нэгэн байв. Хамгийн сонирхолтой нь эхлээд Чоосаны картаас мөнгө авахдаа картын нууц дугаарыг зөв оруулж 550 мянган воныг татаж авсан мөртлөө Чоосаны нөхрийн нэр дээрх өөр картын нууц кодыг 2 ч удаа буруу оруулж эцэст нь авах боломжгүй болоод байсан. Цагдаа нар магадгүй Чоосан нууц дугаараа хэлж чадхааргүй болсон байж мэднэ. Тэгэхээр тэр 8-аас 11 цагийн хооронд гэмт этгээдэд барьцаалагдаж дараа 8 насаа алдах эсвэл ямар нэг муу зүйл өртсөн байх гэсэн таамаглалт хүрчээ. Цагдаа нар гэмт этгээдийн явсан байж болох замыг мөрдөхөд Кумпён тосгоны буудлаас Чучживан орох 3 зам байж болох юм байна. Нэгдүгээрт шууд буудлын урдуур өнгөрдөг 4 игний өргөн зам. Хоёрдугаарт буудлын яг дэрэгдэх Михо голын далан дагсан жижиг зам. Гуравдугаарт буудлын эсрэг талд далангийн бас нэг зам. Эдгээр замаас хамгийн ойр хурд нь 4 игнэтэй зам байсан ч тэр хавьяар хүн, машин ихтэй тул гэмт этгээд олох магадлал өндөр байв. Мөн замын төгсгөлд харуул хамгаалалтын төв байрлаж байсан тул цагдаа нар гэмт этгээд энэ замаар машинтай зорьсон гэдэгт эргэлзэж байв. Тухайн орой хурд хэмжигч хяналтын камерыг шалгахад 14,000 орчим машин замаар өнгөрсөн ч с сэжигтэй нэг ч машин илрээгүй. Тэгэхээр гэмт этгээд аль болох хүн багтай анзаарагдахгүй дүт замыг сонгосон байх талтай. Харин үлдсэн 2 далангийн зам бол ер нь гэрэлж байхгүй, замын тэмдэг самбарч ховор, гаднаас ирсэн хүн амархан төөрчхөр газар байж. Зүгээр мэдэхгүй хүн бол олж чадахгүй, нутгийнх нь л сайн мэддэг зам гэсэн үг. Тийм болохоор цагдаа нар энэ хүн энэ хавийн газар нутгийг сайн мэддэг, дээрээс нь төлөвлөгөөтэй этгээд биш үү гэж бодсон байгаа юм. Дээрээс нь Чучживан бол хүн ихтэй газар. Тэнд камерч их бий. Гэтэл энэ эрэгтэй зөвхөн итэмийн камерт л бичигдсэн, бусад замд байх хяналтын камерт огт бичигдээгүй байгаа юм. Тэгэхээр л энэ хүн камер хаана байдгийг сайн мэддэг, зориуд тэндээс хол машинаа тавьсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирсэн гэсэн. Тэр тусмаа итэм дээр байхдаа бээлийн өмсөхгүй хурууныхаа зөвхөн үнгийг ашиглаж байсан нь хурууныхээ үлдээхгүйг тооцоолсон байж. Үүнээс болоод цагдаа нар энэ хүн их л нарийн арга барилтай, мэрэгжлийн гэмээр үйлдэлтэй байна. Магадгүй анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүн биш байх гэж хардаж бүх гэмт хэрэгтнүүдийн дунд өргөн хүрээтэй шалгалт явуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь хэрэг олон нийтэд ил болж 40 мянга гаруй зурагт хуудас тарааж KBS-ийн хэрэг илрүүлэх нэвтрүүлгээр Чоосаныг хайсан ч ямар ч үр дүн гараагүй. Чоосаны талаар илүү тодорхойлбол эргэн тойрныхын хүмүүс түүнийг үнэхээр буянтай сайн хүн гэж ярьдаг байсан. Яагаад гэхээр бие муутай ээжигээ 15 жилийн турш асарч халамжилсан хүн байж. Гэтэл тийм хүн нэг л өдөр ор мөргүй алга болчихсон болохоор ээж нь ихэд шаналж хооломд ч идэж чадахгүй шүн болгон охиноо санаж шаналсаар удалгүй таалалд өссөн гэдэг. Нөхөр нь чихнэрээ амьд олно гэж найдаж ажлаасаа чөлөө аваад машинаа зурагт хуудасаар дүүргэж Чонжу Чучживаныг дахин явж ирсэн ч ямар ч уул мөр олцсонгүй. Харамсалтай нэхнэрийг нь харсан хүн ч таараагүй. Ингэж явсаар энэ хэрэг 5 гаруй жил ямар ч хахицгүй сургаггүй байсан юм. Цагдаа нар гэмт этгээдийг энэ хүн анх удаага ийм хэрэг үлдэж байгаа биш, өмнө нь ч бас ийм төрлийн хэрэг хийж байсан нь гарцаагүй гэж үзээд удаа хугацааны шалгалт явуулжээ. 2010 онд энэ хүн л байх магадлал өндөр гэж үзэх сэжигтэн гарч ирсэн нь Чонжуутын гэмт хэрэгтэн 43 настай Ан амгийн гэгч байв.
Энэ хүн 2000 онд таксины жолооч байхдаа зорчигч эмэгтэйг хүчинхийг завдсан хэрэгээр 3 жилийн ялавч суллагдсан ч 2004 оноос дахин гэмт хэрэгээ үргэлжлүүлжээ. Тэр үед өөрийн биш түрээсийн хууль бус таксигаар үйлчилдэг байсан. Ийм таксийн компани бүртгэл хяналтад байдгүй учраас гэмт хэргийн мөрийг олж тогтоох бараг боломжгүй байв. Цагдаа нар Анна амгийг шалгаж үзэхэд 20-40 насны эмэгтэйчүүд чонжоо орчимд алга болж амь насыг нь хөнөөсөн хэрэгүүдтэй нийтлэг шинжтэй байсан. Чолсон 48 настай бас чонжоотын ойролцоох Чочивоноос алга болсон. Тэрнээс гадна Итэмийн камерт бичигдсэн нөгөө эрэгтэйг харахад өндрийн хэмжээнд Анна амгитай төстэй байсан нь бүр их с 'ижиг төрүүлж байв. Гэхдээ асуудал нь Анна амгийн 2004 онд алга үлдснээс хойш 2009 он хүртэл 5 жилийн хугацаанд өөр гэмт хэрэг үйлдсэн гэх бүртгэл байхгүй. Тэр хооронд тэр юу хийж байсан тодорхойгүй. Гэтэл 2005 онд Чолсон алга болсон хэрэг гарсан байгаа. Өөр нэг с 'ижигтэй зүйл нь Анна амгийн 2004 оны хэрэг бол бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байсан. Харин 2009-с 2010 оны хэрэгүүд нь банкны карт ашиглах зэрэг гэмт хэрэгүүд нэмэгдсэн байдаг. Энэ нь магадгүй 2005 онд Чолсон тохиолдсон хэрэг түүний гэмт хэргийн арга барилыг өөрчилсөн гэсэн таамгийг төрүүлсэн. Чолсоны таксин сууж яваад барьцаалагдсан байх гэсэн таамаг гарч ирсэн. Учир нь Чолсон тухайн үед автобуснаас хоцорч тэр үед такси бариад Чочивон руу явхад 6000 вон л гэж бодоод таксин суусан байх магадлалтай. Харин тэр таксиг жолоодож байсан хүн нь Анна амгийн байсан байх гэсэн дүгнэлтэд цагдаа нар хүрсэн. Харин Анна амгийн өөрөө бол 2005 онд такси жолоодоогүй 2004-өөс 2006 дуудлагын жолооч хийж байсан гэж үгүйсгэсэн. Хэрвээ тэр нууцаар бүртгэлгүй түрээсийн такси барьж байсан бол энэ нь баримтаар нотлоход маш хэцүү. Цагдаа нар хайж үзсэн ч 2005 онд яг түүний барьж байсан такситай холбоотой ямар ч бичиг баримт мэдээлэл олдоогүй тул нотлох чадалгүй үлдсэн. Ингээд л хангалттай нотлох баримт тутсан учраас түүнийг шүүхээр буруутгах боломжгүй болсон. Эцэст нь Анна амгийн өөрт нь баттай нотлогдсон 3 аллагын хэрэгээр анхан шатны шүүхээс цаазын ял авсан ч давд заалдаад бүх насаар хоригдох ялаар өөрчлөгдсөн. Одоо тэр Чонжуугийн хорих ангид хоригдож байгаа. Харин Чолсоны хэрэг дээр бол би тийм зүйл хийгээгүй гэж л хэлдэг. Зарим мэрэгчлэлтнүүд хэрвээ тэр энэ хэргийг өөрийгөө хийсэн гэж хүлээн зөвшөөрвөл тэр хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй болно гэж айж байгаа байх гэж үздэг. Учир нь бүх насаар хоригдсон хүмүүс сайн байвал 20 жилийн дараагаас тэнсэн суллагдах боломжтой байдаг. Ингээд л Чолсоны алга болсон хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй үлдсэн. Цагдаа нар энэ хэрэгээс бүр мөсөн гараа татсан гэхээсээ илүү ямар нэгэн шинэ баримт гарахыг л хүлээж байгаа бололтой. Гэхдээ хизээ нэгэн өдөр энэ хэрэг шийдэгдэж Чолсон хаана юу болсон тухай үнэн зөв мэдээлэл гарна гэж найдахал үлдэж байна. 2017 оны 12 дугаар сарын 31-ний 2 цаг 30 минутын үед Кванжоотын Пүгдүүргийн цагдаагийн газарт яаралтай дуудлага ирсэн гэдэг. Дуудлага өгсөн хүн бол нэгэн орон сууцны 11 давхурд амьдардаг 22 настай эмэгтэй Чон. Тэр энд гал гараад байна, хурдан ирж туслаач гэж яаралтай хүссэн бөгөөд утсаар ярих үедээ гэрт хүүхдүүд байна гэд уйлаад л байсан гин. Гал сүнөөгчд шууд л тухайн газар руу хөдөлцгөөжээ. Очтол энд амьдардаг хүмүүс унтаж байгаад гинтийн галын тохиогоор санд мэнд бүгд гадагш гарч зугтсан байдалтай байлаа. Харин дуудлага өгсөн Чон гэрээсээ гарч амжилгүйгээр тус байранд гацчихсан маш аюултай нөхцөл байдал орсон байсан гэдэг. Гал сүнөөгчд шуурхай ажиллаж Чонг аварчжээ. Тэрээр хоёр гартаа бага зэргийн түлэгдэлтэй байсан ч ноцтой гэмтэл байгаагүй. Гэхдээ жинхэнэ асуудал өөр зүйл байлаа. Чонгийн 5 настай, 3 настай 2 хүү болон 15 сартай охин нь гээд 3 хүүхэд дотор үлдсэн байсан юм. Тиймээс гал сүнөөгчд яаралтай галыг унтрааж хүүхдүүдийг хайсан ч гал гараад удсан учир алтан цаг аль хэдийн өнгөрчхөөд байлаа. Харамсалтай 3 хүүхэд жижиг өрөөнд амиа алдсан байдалтай олдсон. Гал унтрааж дуусны дараа гал юунаас үүссэн байж болохыг шалгаж эхэлжээ. Гэтэл гал 11 давхраас эхэлсэн тодорхой болсон. Анхандаа энгийн л гал төмөр биз гэж бодсон ч шалгалт хийх тусам цагдаа прокурор хоёрын үзэл бодол зөрчилдөж эхэлжээ. Ингэж эцэст нь маш ширүүн маргаан дэгдэж олон нийтийн анхаарлын төвд орсон хэрэг болсон байна. Хөшүүтийнх нь хэлж байгаагаар энэ гэр бүл жирийн элэг бүтэн дулаахан ур амьсгалтай хүмүүс байжээ.
Эхнэр нөхөр хоёр нь хүүхдүүдтэйгээ инхри дотн харьцдаг, бас хүүхдүүд нь явдаг байсан цэцэрлэгийн багш, эрхлэгч онцгой с ิจ гтэй зүйл байгаагүй гэж хэлдэг байв. Ээж Чон нь хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хэрэглэл гээд нэг бүрчлэн анхаардаг, аав ээгийн хувьд ч гэсэн хүүхдүүдэд хайрлаж халамжилдаг нэгэн мэт санагдсан байсан гин. Тэдгээр 3 хүүхдийн биед ямар нэгэн хүчирхийллийн шинж жилрээгүй. Гэхдээ бодит байдал дээр энэ гэр бүл санхүүгийн маш том хүндрэлтэй тулгараад байлаа. Гэрлэл батлуулсан үеэс л харж болохоор Чон 18 настайдаа өөрөөсөө нэг насаар ах залуугаас жирэмсэн болжээ. Хоёулаа хүүхэдтэй болсноосоо болоод сургуулаа орхин ажил хийж амьдралаа авч явах ёстой болсон ч бодит байдал маш хатуу байсан гэдэг. Нас залуу туршлах бага тул доктортой ажлын байр олоход хэцүү. Тиймээс компьютер тоглоомын газар, хүнсний дэлгүүр, түр хугацааны ажил гээд янз бүрийн аргаар арайхийн амжиргаагаа залгуулдаг байж. Энэ хооронд 2 дахь хүүхэд, 3 дахь хүүхэд нь төрж мөнгөний дарамт бүрч ихсэн. 2017 оны ихээр тэд нийгмийн халамжид хамрагдах гэж өргөдөл гаргасан боловч Чонгийн эцэг ихэд тодорхой хэмжээний орлого байдаг шалтгаанаар тэр нь буцаагдсан. Ингээд гэр бүлийн байдал улам хүндэрсээр орон сууцны цахилгаан, засвар үйлчлэгийн төлөх мөнгө ч байхгүй, хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөр бараг 5 сар төлөгдөөгүй байж. 2017 оны 20 дугаар сараас 7 дугаар сар хүртэл 6 удаа нийт сая 370 мянган воны халамжийн мөнгө авч бас мэдээллийн төвд хэсэг ажиллаж амин зүүн. Дээр нь энэ хэрэг болохоос 2 сарын өмнө нөхөр нь зам тээврийн осолд орж эмнэлгийн төлбөрөө төлөх хүндрэл үүссэн тул дахин яаралтай санхүүгийн тусламж авсан. Энэ үед сая 250 мянган вон орчмыг авч түүний 260 мянган воныг нь нөхрийн эмчилгээний төлбөрт өгөөд үлдснээр нь амьдралаа залгуулах их л бага хэмжээний мөнгөтэй үлджээ. Энэ нь тавуулаа амьдрахад бараг л хүрэлцэхгүй зүйл. Яг ийм аргаа барсан үед ээж Чон буруу зүйл хийж эхэлсэн нь онлайнаар Чүнгүү нараа гэдэг хуучин бараа зардаг сайт дээр хуурай сүү зарах гэж байна гэж зар оруулж урдчилгаан мөнгө аваад цутгах гэх мэт жижиг сажиг залилан хийж тэр мөнгөөрөө амьдарч байжээ. Мөнгөний асуудлаас өдөр болгон маргалдаж хэрэлдэх болсон тул одоо болигээд эцэст нь салахаар шийдсэн гэдэг. Ээж нь 3 хүүхдээ өөрөө өсгөнө гэж тохирч харин аав ийн сар тутам 900 мянган воны тэтгэмж өгнө гэж тохиролцсон. Ингээд хэрэг болохоос 4 хоногийн өмнө албан ёсоор гэрэлтээ цуцлуулжээ. Гэвч нэгэнт мөнгөгүй шууд тусдаа гаргах нөхцөлгүй тул үргэлжлүүлэн нэг гэрт амьдарсаар байв. Тэгсэн хэрнээ хүүхдүүдээ хэн өсгөх вэ, яах вэ гэдгээр дахиад л маргаан үсч эхэлсэн. Анх би өсгөнө гэж байсан ээж нь зүгээр л хүүхдийн асрамжинд өгчхий гээд санаагаа өөрчилж би ч гэсэн шинэ амьдралаа эхлэмээр байна гэж зүтгэдэг болсон гэдэг. Хоёул инхүү цөхөрсөн, тогтургүй уур амьсгалтай байхдаа хэрэг болохоос нэг өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 30-нд гэртээ ахаад л хүүхдүүдэд яах юм, байраа яах юм гэж хэрүүл хийжээ. Ууралсан Чон орой 7 цагт гэрээсээ гараад найзтайгаа ууж дараа нь караоке орсон байна. Тэгээд гэртээ арих замдаа нэгэн дэлгүүр ороод том хүүхдийн хувцас мууцсныг санаад шинэ хувцас худалдан авчээ. Ингээд өглөөний 5 цаг 50 минутын үед согтуу гэртээ иртэл нөхөр нь байхгүй, зөвхөн хүүхдүүд нь л унтаж байжээ. Учир нь нөхөр нь Чоныг гэрээс гарсны дараа буюу орой 9 цаг 44 минутад хүүхдүүдэд жижиг өрөөнд унтуулж орхиод найзуудтайгаа компьютер тоглоомын газар руу явчихсан байж. Ингээд Чон нөхөртөө хэд хэдэн мессеж явуулсан нь би өхмээр байна. Энэ дэлхийгээс алга болмоор байна. Би одоо өөхөх гэж байна гэх мэт үгтэй нилээд занал хийсэн, сүрдүүлсэн байдалтай мессежүүд байсан гин. Чоны энэ үг гэр бүлээ цуцлуулах явцад ч гэсэн олон хэлж нөхрийнхөө анхаарлыг татах гэж оролддог байсан тул нөхөр нь дахиад л сүрдүүлээд байна гэж бодоод тоогоогүй гэжээ. Гэтэл үүнээс нэг цагийн дараа 11 давхрын тэдний гэрээс гинэт гал гарч 3 хүүхэд бүгд амь эрсдэх эмгэнэлт явдал болдог. Ээж Чон ихэндээ гоймон чанаж байгаад гал алдсан. Гал гэрээд харах үед хүүхдүүдээ хамт авчих гарах гэ дийлээгүй гिचлэн иржээ. Гэвч шалгахад гал тоогооноос биш харин жижиг өрөөнөөс эхэлсэн тодорхой болсон. Цагдаа нар худлаа ярьж байна гэхэд Чон за би тэгвэл үннээ хэлье гэд би балкон дээр тамхи татаж байгаа дараад гэртээ орж хөргөчний хажууд хүнжил нөмөрч тамхиа өргөжлүүлэн татсан. Гэтэл баг маань гинэт уйлсан. Би тамхиа хүнжилдээр унтраасан. Тэгээд тэндээс гал гарсан болтой гэж мэдүүлгээ өөрчилсөн. Чон ер нь тамхиа унтраахтай хүнжилдээр үрж унтраах зуршилтай гэдг нь ч тогтоогдсон учраас цагдаа нар чамайг болгоомжгүй хайхрамжгүй байсан учраас гал гарчээ гэд хэргийг дуусгахаар шийдэв. Гэтэл прокурорын хувьд
бүр эсрэг байр суурьтай байв. Тэдэнд хамгийн эхлээд чон нөхөрлүүгээ өхнө гэдэг үгтэй мессеж явуулсан бас өмнө нь мэдүүлгийг хэд удаа өөрчилсөн сонин байна гэж сэжиг төржээ. Тэгээд асуудал чон сүүлийн 2 сар мөнгөний өрөндөө баригдаад хөрөөсөө бас салж би маш их сэтгэл готралтай сүүлдээ за нэгэнт ийм боллоо хүүхдүүдтэйгээ хамт дуусгая гэж бодсон гэж мэдүүлжээ. Прокуророос утсыг нь сайтар шалгасан чинь яг гал гарах үеэр чон нөхөр болон бусад хүмүүст би гэрээ шатаана гэсэн утгатай мессеж бичсэн тодорхой болжээ. Бүр улам гайхмаар зүйл нь гал гараад гал сүнөөгчд ирэх хүртэл чон уцаа бариад балкон дээр нилээд хугацаанд зүгээр л сууж байсан нь тогтоогдсон. Ингэж байх зур өрөөнд дундаж байсан хүүхдүүд угаартаж нас барсан. Түүнчлэн албан шинжилгээгээр гал гарсан газар дээр байсан хүнчлэн маш хурдан гал гарах материал биш, тамхинаас болж ийм хурдан гал дүрлцэх нь бараг боломжгүй гэж гарчээ. Цагдаа нар шингэн түлш асаагуур хэрэглээгүй гэж байсан ч дараа нь хэргийн газар дээрээс 3 ширхэг асаагуур олдсон. Чон өөрөө биедээ томоохон түлэгдэлгүй, ялангуяа нүүрэндээ гал дуурцсны улмаас үүссэн түлэгдэл өмсөж байсан тэрко шатаагдсан шинж огт байгаагүй. Гал руу утсан бол өөр дээр нь ядаж яахан тортог, халууны түлэгдэл гарах ёстой гэж прокурор таамаглаж, угаасаа өрөөний галтай хэсэгт тэр хүрээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эхлээд цагдаа зүгээр л болгоомжгүй гал алдсан хэрэг гэж шийдэх гээд байсан ч прокурор шүүхэд санаатай шатааж хүүхдүүдээ алах зорилготой байсан гэжээ. Хэрэв цагдаагийн зөв байвал 5 хүртэл жил хорих эсвэл торгуулаар дуусгах магадaltaй. Харин прокурорын хувилбар ёсоор бол санаатай галдан шатаах, дээр нь хүүхдүүдээ алах зорилго агуулсан гэж үзвэл маш хүнд ял авах учиртай. Эцсийн дүнд 2018 оны 7 дугаар сард анхан шатны шүүх прокурорын байр суурийг хүлээн зөвшөөрч чон бол санаатайгаар 3 хүүхдээ шатаан алсан гэдэг тогтоол гаргажээ. Мөн шүүх энэ 3 бяцхан аймаг галын дүлэнд айж зовж байхад чи огт аврал үзүүлсэнгүй. Тэгээд бас гимшиж харамсахгүй байна гэж ихэд буруу шаасан байдаг. Эцэст нь 20 жилийн ял авсан. Сонирхолтой чон шүүх дээр та өмгөөлөгч ах уу гэсэн саналд би өөрийн буруугаас болж хүүхдүүдээ алдсан, ял зэмээ өөрийгөө татгалцсан гэдэг. Энэ нь үнэхээр гимшээд ийм зан гаргасан уу эсвэл ямар нэгэн далд бодолтой байна уу гэдг нь тодорхойгүй. Ямартай ч тэр өнөөдрийг хүртэл энэ бол зүгээр л миний болгоомжгүйгээс үүдсэн алдаа гэж зүтгэсээр байгаа. Гол асуулт нь том хүүхэдтэй санаа тавьж хувцас худалдаж авсан ээж нь яаж тэгж ийм аимшигтай зүйл хийсэн юм бол гэд эргэлзээ төрүүлэх зүйл цөөнгүй. Гэвч баримт прокурор шүүхийн дүгнэлт аль хэдийн гарсан тул энэ хэрэг албан ёсоор санаатайгаар 3 хүүхдэд шатааж алсан аимшигт хэрэг гэж бүртгэгдэж үлдсэн. Олон хүн тэр үнэхээр л ийм аимшигт хэрэг хийсэн бол түүнийг ядаж хүлээн зөвшөөрч ял үүрхээс өөр яах билээ гэж дүгнцгээдэг. За ингээд өнөөдрийн бичлэг ингээд дуслаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай. 2008 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Гуанчжоутын Түнгүү дүүргийн Тэйн дүүрэг Тэйн захын хавцаа шуудан үргэлтийн жолооч нэгэн залуу ачаагаа хүрэхээр жижиг гудамжаар орж ирж лтэй. Тэгээд нэг хоолны газрын хаалган дээр ирээд ачаагаа бариад тогссон ч дотор нь хүн алга. Ямар ч чимээ гарахгүй болохоор жолооч цаасан дээр хүлэн авахчийн утас руу уцтсан байгаа юм. Утас авсан хүн нь тэр хоолны газрын эзний эхнэр байсан бөгөөд тэр эмэгтэй тухайн үед гэр бүлийн асуудлаар Сөүл явсан байж. Уцаар ярихад нөхөр нь хаалгаа нэгээгүй, дотор нь хүн алга гэдгийг мэдээд жаахан сэжигтэй санагдаж. Уг нь яг энэ цаг үед нөхөр нь аль хэдийн хаалгаа онгойлгоод ажилдаа орсон баймаа санагдаж лтэй. Тэгээд өөрөө тэндээс очих боломжгүй учраас дээд давхарт нь ажилдаг зочд буудлын эзэн Ким гихчээс доошоо буугаад манай дэлгүүр дотор юу болж байгааг хараад өгөөч гэд гуйсан байгаа юм. Тэр өдрийн 10 цаг 50 минутын үед Ким хоолны газрын үүдэнд ирээд эхлээд хаалганы цаанаас цонхоор нь дотгошоо хартал ёстой нөгөө үсэртлээ зочих гэдэг л болсон доо. Хоолны газрын эзэн Чой толгооноосоо цус алдсан чихтэй газар хэвтэж байж. Цагдаа түргнийхэнд мэдэгдсэн даруй цагдаа нар ирсэн ч хаалга дотроосоо 70 см орчим урттай тороос нь чоожоор түгчгсэн байж. Эцэст нь тэр төмөр утсан түгжээг тасалж байж л дотгошоо орсон гэсэн. Даанч Чой хэдийнэ нас барчихсан байжээ. 60 гарсан ир хоолны газрын арт талын жижиг өрөөндөө ухаан алдсан байдалтай олцсон. Толгоон арт тал буюу даг цавцыг хэд хэдэн удаа мохоо зүйлээр зөксөн байна. Шал хан хүртэл цусны тал бүсэрсэн аимшигтай дүр зураг байж лтэй. Цагдаа нар үрслэг хийхэд гимт хэрэгтний хурууны хээ ч юм уу үүсч олж чадаагүй. Уул мөр гэвэл зөвхөн цусан дээр гიშгсэн гутлын мөрөл байжээ.
Талигаачийн эргэн тойрны байдал дэрэгдэн нэг жижиг шилэн аяга уугаад үлдсэн архины шил хэвтэж байсан. Гэхдээ унаагүй босоогоор л байж. Тэгээд хоолны газрын шалны халаалт нь 3 цаг тутамд автоматар асгаар тохируулж үлдсэн байж. Мөрдөгчд үзэхнээ чой тухайн шөнө ганцаараа арх ууж байхад шөнийн цагаар нэгэн итгээд дотгош нэвтэрж ирээд толгоороо цохиж амийг нь хүнээсэн бололтой гэж таамагласан. Цагдаа нар орж ирэхэд хаалган дотроосоо дугуйн цоож мэт урт тороосоор түгжигдсэн байсан гэдг нь сонин. Тэгвэл гэмт хэрэгтэн яаж тийшээ орсон болж таарах вэ? Уул мөрийг харвал дэлгүүрийн гаднах доторх хаалга хуучин байдалтайгаа л байсан. Хаалгыг эвдэж орсон шинж байхгүй. Гадна бие засах газарт хүрдэг жижиг гарцал байж л дээ. Тэгээд л түүний ойролцоо гэмт хэрэгтний гутлын мөр олдсон хэрэг. Тэр хаалгыг онгойлгоод гарахад нарийн зурус замаар дамжин гадагш даваад л явчих боломжтой. Тэгээд л түлхүүр тороос зэрэгт хүрэлгүйгээр явсан байж таарна. Тэнд бас бэлэдээ гараараа барьсан цус мэт уул мөр байжээ. Инхээр гэмт хэрэгтэн гаднаас тэр жижиг хаалгаар орж ирээд буцаад л түүгээрээ гарсан байх магадaltaй. Энэ бүхнээс үзэхэд энэ газрыг сайн мэддэг хүн ингэж л орч гарч чадандаа гэж цагдаа нар таамаглаж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талигаач толгоондоо 3 см орчим өргөнтэй мохоо зүйлээр цохиулж гавлын ясанд бутарсан байж. Дор хаяж 8 удаагийн хүчтэй цохилтоор нас барсан гэсэн. Гэтэл чогийн гар дээр толгоогоо хамгаалах гэж оролцсон шарах сойров гарсан байдаг. Гэвч нөгөө талаар эсэргүүцэж тэмцсэн зүхтах гэж оролцсон уулмөр байгаагүй. Үүнийг цагдаа нар талигаач арх уугаад унтчихсан хооронд нь гэмт хэрэгтэн гинэт дайрсан байж магадгүй гэж таамагласан. Өөрөөр хэлбэл талигаач тэр гэмт хэрэгтийн царайгч олигтой хараагүй унтаж байсан үедээ өртсөн байж болзошгүй гэсэн үг. Харин гэмт хэрэгт ашиглагдсан зэвсэг юу байв? Гэтэл гайхмаар нь хоолны газрын шалны доорх багшны яйцаг дотроос алах хэлбэртэй багаж гарч ирсэн. Түүнийг усан дугаагаа цусыг нь арилгах гэж оролцсон уул мөртэй байсан ч лабораторийн шинжилгээгээр талигаачийн цуснаас өөр юу ч олдоогүй. Харин бас нэг сонин баримт. Гал тогоонд байсан нэг хутганаас цусны уулмөр гарч иржээ. Гэтэл талигаачийн биед хутганы шарах байгаагүй. Энэ нь гэмт хэрэгтэн эхлээд алхахтай төстэй зүйлийг хэрэгэлсэн ч санснаар нь болохгүй болохоор хутгаж барьж авсан байж мэдэх гэсэн дүгнэлтийг шинжээчд хийсэн. Хэрэв үнэхээр тэгсэн бол ганцаараа арх ууж байсан 60 настай эрийг алах гэж давхар хутгаж хэрэглэх шаардлагатай байсан гэдг нь тэр гэмт хэрэгтэн өөрөө тийм ч хүчтэй, бэртэй хүн биш, эсвэл нас ойролцоо, эсвэл жижиг биетэй нэгэн байхыг ч үгүйсэхгүй. Ямар тааш таамаглахад хэрэгтэн ямар нэг байдлаар энэ газрыг сайн мэддэг хүн гэсэн дүгнэлт рүү улам ойртож. Талигаачийн эхнэр том охиныхаа асуудлаар сөүл явчихсан үеэр нөхөр нь ганцаараа үлдсэн. Хэрэгтэн үүнийг мэдэж байж ч магадгүй. Талигаачийг хамгийн сүүл 10 дугаар сарын 19-ний орой 9 цаг 30 минутын үед гутлын дэлгүүрийн эзэнтэй таарсан гэдэг. Тэр үед чой ганцаараа гахаа мах шарж арх уугаад сууж байсан байна. Гутлын дэлгүүрийн эзэнд хамт сууж уух уу гэхээр нь үгүй дээ баярлаа гэд явчихсан гэсэн. Дараа нь 10 цаг 50 минутын үед бас нэг хөрш цонхоор нь харахад ганцаараа арх ууж байсан гэдэг. Тэгээд шөнийн 1 цаг 30 минутын үед хажуу талын каракины газрын эзэн нь гадаагаар зогсож байсан талигаачийг харсан гэжээ. Магадгүй тэр үед хаалгаа хаагаад орж ирээд ганцаараа ууд сууж байгаад унтсан байх магадaltaй. Инхээр хамгийн сүүлчийн гэрчийн харсан шөнийн 1 цаг 30 минутаас өглөө шуудан хүргэлтийн хүн 10 цагт ирэх хүртэлх хугацаанд осол болж. Тухайн үед талигаач яг хэдэн шил арх ууж хэр хэмжээнд цогцсон байсныг шинжээч нар тооцоолж үзээд хамгийн боломжит нас барсан цагийг үүрийн 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд байсан гэж дүгнсэн гэдэг. Тойронд камер байхгүй, шөнийн цагаар хүн бага ямар ч гэрч олдоогүй. Цагдаа нар тэр хавийн 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд гар утсаа ашигласан 600 орчим хүнийг шалгасан ч онцгой с ิจ гтэй тохиолдол олдоогүй гэдэг. Тэгэхээр гэмт хэрэгтний үлдээсэн ганц уул мөр нь тэр гадна ариун цэврийн өрөөний хаалганы ойролцох гутлын мөрөл болчихж байгаа юм. Цагдаа нар тэр гутлын уулны хээг аваад тэр хавьд байдаг томхон дэлгүүрээс яг адилхан уултай гутал зарж байсныг олж тэрээр худалдан авсан нэр бүхий хүмүүсийг бүгдийг нь шалгаж үзсэн ч ямар ч холбоогүй байлаа.
Хананд үсэрсэн цуснаас үзгээд хэрэгтэн цуснд будагдсан хувцтай л гарсан байх магадaltaй гэж цагдаа нар таамаглаад ойр орчмын хийн цэвэрлэгээ угаалгын газруудыг нэг нэгэнгүү шалгасан ч ямар ч мэдээлэл олдсонгүй. Цагдаа нар анхандаа энэ аллах дээрэм мөнгөний төлөөх гэмт хэрэггүй гэж хардаж байжээ. Учир нь тэр үеийн ханшаар бараг 3 сая воны үнэтэй алтан цаг 600 мянган воны үнэтэй бөгж зүүсэн байсан нь алга болчихсон. Энэ үнэт эдлүүдийг 20 жилийн өмнө Талигачийн эхнэр нь нөхөртөө бэлгэлж байсан. Тэр чих нандиндаг байж. Талигачийн зүүн гарын ядам хуруунд айрс халцарсан шарх байсныг бодвол гэмт хэрэгтэн бүгжийг нь хүчээр авахдаа тэгж гэмтээсэн бололтой. Иймээс цагдаа нар тухайн үед Кванжу болон Чонном орчмын алт мөнгө худалдаадаг бүхэл дэлгүүрээр хэрв ийм цаг бүгж хүн зарвал бидэнд даруй мэддэгдэрэй гэж зар тараасан ч ганцч сэжиг гараагүй. Тэгээд за арай л бишээ жирийн дээрмийн хэрэг мөн үү гэж эргэлзээ төрж эхэлсэн. Сонин зүйлс маш олон. Хоолны газар дотроосоо чоочтой бас хэрэгт ашигласан багж нь хэргийн газараасаа олдсон шалны дорх багжны хайрцагт байлгадаг гэдгийг мэддэг хүн л ухаж гаргаж чадна. Талигачийн биед байсан 70 мянга орчим вооны бэлэн мөнгө хэвээрэл байсан. 60 гарсан хүнийг дээрэмдэх гэж оролдоход зүгээр л ганц хоёр цохиод унгаачхад хангалттай баймаар. Гэтэл толгой дээр нь 8 удаа давтан зогсон гэдэг нь энгийн дээрмийн хэрэг гэхээсээ илүү өс хонзонгийн шинжтэй буюу сансаргүй явдал бус зориудын аллах байж мэдэх юм гэсэн сэжиг төрүүлсэн байна. Тэгээд цагдаа нар Талигачийн иргэн тойрон ойр дотны хүмүүсийг нэг бүрчлэн сэжиглэж эхэлжээ. Тэгсэн нэгэн сонин баримт илэрсэн нь Талигач, Чой, хөршүүттэйгээ элдв маргаантай хэрүүл уруул их хийдэг нөхөр байж 5 жилийн өмнө нүдний мис асал хийлгэснээс болж ааш нь гинэт эвдэрсэн гэдэг. Заримдаа хүмүүс цуглаад солонгосын картын тоглоом тоглож нилээд бужигнаан болж заримдаа бүр хэрүүл уруул зодоонч гарч мэдхээр орчин бүрддэг байсан бололтой. Тэгэхээр түүний дургуг хүргээж сөргөлдөх хүн ганц хоёр биш байсан байж таарна. Тиймээс цагдаа нар хамгийн түрүүнд эргэн тойрны хүмүүсийг шалгаж эхэлсэн. Тэгээд сэжигтнээр нь нэрлэгдсэн нэг хүн нь ойр хамын өөр нэг хоолны газрын эзэн байсан юм. Өмнө нь Чой тэр хүнтэй төлбөрөө төлчихсөн гэж маргад цухтах гэснээс болж ах トゥ нар нь хүртэл оролцсон бөөн зодон болсон гэх асуудал гарч байж. Цагдаа нар тэднийг шалгаад гутлын мөрийг нь харьцуулсан ч ямар ч уялдаа холбоо олдоогүй. Үүний дараа дахин нэг сэжигтэн бол байрны дээд давхарт байдаг 2 давхрын зочид буудал 6 жил гаруй байрлаж байсан Ким гихч. Яагаад түнд онцгой анхаарал тавив гэхээр хэрэг гарсан маргаашаас эхэлж энэ хүн ор сурггүй алга болчихсон байж. Яг хэрэг гарах үеэр алга болдог хүн хамгийн их сэжиг төрүүлнэ гихчээ. Чой хартсан жаахан хурц хүмүүстэй уулзахдаа нүд рүү их ширтэж буй мэт харагддаг байсан нь энэ дүрэл үл ойлголцол үүсгэж болох талтай. Нэг удаа Ким чи яагаад тэгж муухай ороод байгаа юм бэ хэмээн ахсарч хэрүүл гарахад хүрсэн удаатай гэжээ. Ингиж таарамжгүй байдлаас болж бие биедээ дургу байсан бололтой. Тэгтэл яг хэрэг гарсны маргааш Ким гинэд ор сурггүй алга болчихов. Би угаасаа л эндээс явах гэж байсан гэж хэлсэн нь хэрэг босны дараахан тул улам сэжиг төрүүлсэн хэрэг. Зарим хүний хэлснээр Ким дандаа хар гутал өмсдөг байсан нь хэргийн газарт үлдсэн гутлын мөртөө төстөө санагдсан гих дам яриа гарч та нар түүний хамгийн ихний сэжигтнэр тооцсон байна. Гэтэл Ким нэртэй энэ хүнийг үнэндээ хинт сайн таньдгүй байжээ. Хаанаас ирсэн, жинхэнэ нэр нь хэн болох, эсвэл хаашаа яваад алга болсныг ч мэдэх хүн бараг байхгүй. Анх тэрээр өглөө өөрөөр эсвэл нууцаар үйлдвэрээс авсан шүдний аймс гэх мэт жижиг зүйлсийг Чонном хавийн дэлгүүр, эмнэлэг, баар гээд хаасайгүй нийлүүлж мөнгө олдог байж. Тухайн барааг захиалахдаа байрны эзний нэрийг ашигладаг, төлбөрөө бэлэн хийж өөрийнхөө жинхэнэ нэрийг огт хэлдэггүй. Гар утас, банкны карт гэх зүйлийг ч хэрэглэдэггүй. Үнэхээр нууцлаг амьдралтай байсан нь улам л эргэлзээ төрүүлсэн гэдэг. Цагдаа нар арай хийж ойролцоох банкны ATM-ний камерт бичигдсэн түүний зургийг олсон. Цагаан толгойтой, 1.70 гаруй см өндөртэй, том биетэй эр. Гэтэл өөр газараас ямар ч илүү мэдээлэл олох боломжгүй болж эцэст нь 2008 оны 12 сард Ким гихчийг хамгийн их магадaltaй гэмт хэрэгтэн гэж үзээд албан ёсоор олон нийтэд зарлаж эрен сурвалжилсан. Улсын хэмжээнд зар тараасан ч мэддэг, харсан, таньдаг хүн олдсонгүй.
Өөрийн эргээсдэр нэр усаа огт ашиглаад байдгүй хүн байвал түүнийг олно гэдэг амарч ажил биш шүү дээ. Тэгтэл 4 жилийн дараа 2012 онд Гуанжу мужийн цагдаагийн газарт эргэж шинээр шалгах тусгай баг гарч энэ хэргийг дахин сүгчээ. Тэд Ким гэгч хүн банкны шилжүүлгийн баримт дээр гарын мөр хурууныхээ үлдээсэн байж магадгүй гэж үзсэн. Тэгээд банкны 23 салбарыг эргэж нэгжээд Кимих байх магадaltaй 100 орчим баримтыг цуглуулж улсын шүүх шинжилгээний газар руу илгээж. Даанч шинжилгээгээр тодорхой хээ гарсангүй. Гэсэн ч энэ тусгай баг бууж өгөөгүй. Маш их чамбай ажилдаг нэгэн их сургуулийн цаасны хурууныхээ шинжилдэг мэргэжилтнийг олж нарийн системээр ахин шалгуулжээ. Үр дүн нь маш бүдэг боловч тодорхой нэг хурууныхээ илрүүлсэн. Ингээд уг хурууны хээгээр нь Ким гэгчийн жинхэнэ нэрийг тогтоосон. Даанч өөр асуудал гарч ирсэн нь тэр хүний иргэний бүртгэл аль эрт устсан байж. Сүүлийн жилүүдэд ямарч банкны карт, утас хэрэглээгүй амьд байгаа эсхин ч мэдэгдэхгүй. Ингээд дахин орон даяар ийм нэртэй, ийм төрхтэй хүнийг хайж байна гэж эрен сурвалжилж эхэлсэн. Гэхдээ дахиад 3 жил өнгөрсөн. 2015 оны 10 сард нэгэн хүнээс Кванжоотын Нунхё банкны үүдэнд жимс зардаг хүнтэй адилхан санагдлаа гэж мэдээлэл иржээ. Цагдаа нар тухайн газарт очтол үнэхээр нэг ир жимс зарж байна. Хин гэдэг вэ эргээстрийн дугаар чинь гэхэд өөр нэр, өөр дугаар хэлээд шалгахад тэр нь өөр хүнийх, өөрийнх нь ахын мэдээлэл байв. Тэгээд энэ эрэгтэйг баривчилж "Чойг та алсан уу?" гэж асуухад "Үгүй би ийм хэрэг огт хийх хүн биш" гэж хэлсэн. Хэрэг гарсны маргааш нь яагаад гинэд алга болчих уу гэж асуухад Ким "Би өмнө нь компаниа дампууруулж 2 тэрбум воныг завшилсан гэж дуудагдахгүй" гэж айсан. Тэгээд л олонний анхаарал татгаас өмнө зүхтаасан тэр гисэн тайлбар өгсөн гэдэг. Гэтэл бодит байдал дээр түүнийг компанийг дампууруулсан биш бага дүнтэй торгуулд дуудагдсан л байсан. Ингээр бүх зүйл нь үнэн худал нь мэдэгдэхэ болчихлоо. Ингээд цагдаа нар эцэстээ тэр хүнийг худал ярьж бууг илрүүлэхээр худал яриа шалгах багч хүртэл ашигласан боловч "Чойг би алаагүй" гэхээс өөр ямар ч гэмт хэргийн шинж нотлогдоогүй. Хамгийн том найдвар нь байсан гутлын мөрийг харьцуултал хэргийн газарт үлдсэн улны хэмжээгээр бол 240-оос 255 см орчим байх магадaltaй байсныг харин энэ хүнийх 280 орчим арзмаартай хэд зөрүүтэй. Тиймээс алга үйлдсэн гээд нотлох баримт огт гарсангүй. Хуучин торгууламж хугацаа нь өнгөрсөн учраас 1 хоног саатуулагдаад маргааш нь суллагдсан. Баараагүй хэрэгтэн мөн байх гэж баярлаж байсан цагдаа нарч бухимдалтай үлдсэн. Хэрэг илэрхэд цорынгаас найдаж байсан уулмөр ус болж таарсан хэрэг. Гэхдээ энэ удаагийн дахин шалгалтаар нэг дүгнэлтэд илүү наривчилсан нь гэмт хэрэгтний биеийн байдал байлаа. Хэрэгтэн метр 71 см орчим өндөртэй 70-аас 74 кг орчим жинтэй хүн байж магадгүй гэж тодорхойлсон. Мөн энэ газар дотор хэрхэн орох, хэрэглэх багч нь хаана байдаг вэ гэдгийг мэдэж байсан гэхээр уг байшинд ойр амьдардаг танил хүний хийсэн хэрэг гэдэг нь улам батлагдана. Чойгийн эхнэрийг өөр хот руу явсан үеийг хүртэл мэдэж байсан бол бүр л ойрын хүрээллийн нэгэн байх магадaltaй. Мөн бэлэтэй байсан бололтой. Дээр нь орхисон үс хурууны хээ гэх мэт тэмдэгч үлдээгээгүй. Уул мөр гээд байх зүйл нь ганц гутлын мөр төдий. Энэ хэрэг нэлээд сайтар төлөвлөж урдаас бэлтгэсэн шинжтэй байсан. Мөн гимт итгээ талигаач өөрийг нь эсэргүүцэж чадахгүй болохыг мэдэж байсан бололтой. Тэгээд хамгийн сүүлд бугуун цаг бүгжийг нь аваад зүгтсэн нь үнэхээр мөнгө хэрэг болоод авч явсан ч байж магадгүй. Үгүй бол дээрэм шиг харагдуулах зорилгоор уул мөрийг самруулах гэсэн зайлж байж болох юм. Ингээд энэ хэрэг албан ёсоор одоогоор с ิจ гтэн алга гэсэн маягаар үлдсэн. Цагдаа нарын хувьд ойр тойрныхын л хийсэн байж таарандаа гэж үзэж байсан ч тодорхой нотлохоо баримтаар илрүүлж чадаагүй. Талига Чойгийн анх дүүгийн минь хэрэг бүр мартагдахгүй гэж санаа зовдөг гээд цагдаагийн хэргийн багтай өөрөө холбогдож дүүмэн зүүдэнч болов үзэгдээд үнэн учраа хэлж өгөөсэй. Тэгвэл миний сэтгэл багч болтгой амарна гэж уйлсан гэдэг. Цагдаа нарч хэдий хугацаа өнгөрсөн ч гэлээ бид бууж өгөхгүй шүү гээд ахыг нь аргацсан байгаа юм. Үнэхээр л хизээ нэгэн өдөр жинхэнэ буруутан илэрч ийм харамсал, шаналлыг багч болтгой нэмэглэх өдөр ирээсэй гэж бүгд хүссэн хүлээсээр үлдсэн түүх юм байна да. 6500 орчим хүн шууд лайваар үзэж байхад бодит аллах газар дээрээсээ цацагдсан Японы Шинжүүку дүүрэгт гарсан интернет лайвын аллах зочирдон явдал болсон тухай яриа юм.
Энэ нэрийг 2025 оны 3 сарын 11-нд гарсан бөгөөд Японд даяар шуугиан дэгдэж байна. Тэр өдөр оройн 9 цаг 55 минутын үед Токиотын Шинжуку дүүргийн Такада Нобаба гудамжинд 22 настай эмэгтэй хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан. Хохирогч нь Хуачи гэдэг хувийн интернет платформ дээр сувг ажилуулдаг 2600 дагагчтай өөрийн хүрээлэлтэй бол нэлээд алдартай стример Сато Ари гэдэг бүсгүй байжээ. Тэрээр лайв маягийн контент хийж явахдаа гинэт орилон унсан байна. Учир нь хутгатай нэг этгээд гинэт дайрч ирээд толгой, хоолой, цээжрүүн 43 удаа хутгалсан. Хохирогчийг ухаан балартаж унмагц гэмт хэрэгтэн утсыг нь шүүрч аваад амьсгалан тасарч байгаа байдлыг шууд лайваар гаргаж эхэлжээ. Сато Ари хутгалууснаас болж тусаалдан шоконд орж эхлэхийг нь хараад түүнд ямар нэг юм болжээ гэдгийг ойлгож эхлэв. Зарим хүмүүс гэмт этгээдийг чи хэн бэ гэж хараад зүхэж эхэлмэгц гэмт хэрэгтэн дэмий чалчиж байгаад алуулмааргүй байгаа бол дуугүй бай гэсэн маягийн сануулга өгч. Хэрэг болох яг тэр мөчийг харсан ойр авийн дэлгүүрийн ажилт нь хүн хутгалуулчлаа гэж цагдаа дуудлага өгөөд гэмт этгээд зүхтах байх гэж харж ажиглаж байсан ч нөгөө этгээд зүгцсангүй өхөж буй хохирогчийг хараад л зогсож байж ямар ч үйлдэл хийлгүй тэгж зогсож байх үед цагдаа нар ирэхэд миний хийсэн хэрэг гээд гараа өргөөд хэрэгээ хүлээсэн гэдэг. Мөн 13 см-ийн урттай хутга болон өөр зэвсгүүд байгаа цүнхээж шууд цагдаа нарын гарт өгсөн байна. Үүнийг харсан гэрчүүд тэр нэг л сонин тайван бас дуугүй байсан гэж ярьжээ. Харамсалтай Сато Ари эмнэлэгт хүргэгдсэн ч цусаалталтаас болж аль хэдийн нас барсан байна. Цэцлэгдсэн 42 настай эрийг Такано Кеничи гэдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд асуудалтай хүн байжээ. Түүний хэлснээр мөнгөний асуудлаас болж хохирогч руу дайрсан гэж анхны мэдүүлгээ өгсөн байна. Анх 2021 оны 12 дугаар сард Сато Аригийн шууд лайвыг хараад дагаж эхэлсэн бөгөөд 8 сарын турш үнэнч пен маягаар идэвхтэй тусалж дэмжиж бүр утасны дугаараас солилцсон хувийн харилцаатай болтлоо татансжээ. Тэгээд 2022 оны 8 сараас эхлэн Ари ажилдаг хоолны газараар орж гарахдаа улам илүү татансах маягтай болж эхэлсэн гин. Эхэндээ энэ хэрэг зүгээр л солиотой хүн гудамжинд явж байгаад нэг эмэгтэйг алчгаж гэж ойлгогдсон тул олон нийт Такано Кеничиг аимшигт алуурчин гэж харав. Япон солонгос зэрэг оронд ч гэмгүй хүнийг алсан гэсэн мэдээ тархсан. Гэтэл цаашдын нөхцөл байдал хэрэг үүссэн явдал хоёр хүний хоорондын түүх ил болсны дараа олон нийтийн байр суурь өөрчлөгдөж эхэлсэн. Анх бол Сато Ари Такано Кеничигээс мөнгө зээлэх болсон. Өнөөдөр гэртээ төрөвчөө мартчихаж утасны төлбөрөө төлж чадахгүй болохоор дугаар хаагдах гад байна. Хэсэг холбоо барьж чадахгүй байх. Байрны түрээсээ төлөхгүй бол хөөгдөх гээд байна гихчлэн шалтак хэлээд эхэндээ 10,000-аас 20,000 йен баг багаар зээлж авдаг байж. Такано Кеничи мөнгө зээлсэн ч түүний байдал сайжрах биш уламж муудаад байсан. Игч маань миний мөнгийг аваад цухтаачихлаа. Игч маань ловер хийж алга болсоос болж тэр үрийг би төлөх боллоо. Энэ учраас би бие үнэлэхээс өөр арга алга. Сүүлийн үед би муудаа тусаар бөөлжөд байна. Эмнэлэгт очих эм тарианы мөнгө жалга гэх мэтээр шалтак мундахгүй. Аргагүй ирэхэнд өөрөө тогтсон ажилгүй Такано өөрт байгаа бага саг хуримтлаа хүртэл бүгдийг нь өгөхөд хүрсэн байна. Харин дараа нь бүр банкнаас зээлийн газраас хамгийн дээд хэмжээгээр нь зээл ав гэх мэтээр шахаж өрийг нь нэмүүлсэн байжээ. Ингэсээр нийт 25 сая орчим төгрөг зээлээд зогтсон түүхтэй. Ари удахгүй мөнгө орж ирнэ тэгээд бүгдийг нь төлнө гэж хэлсэн ч нэг удаа 30,000 йен л өгчээ. Игч маань буцаж ирсэн ч жирэмсэн учраас ажил хийх боломжгүй үр хөндүүлэх мөнгө хэрэгтэй байна. Ганцхан удаа л дахин туслаач гихчлэн сүүлчийн тусал мөнгийг нь аваад дараа нь холбоогоо бүр тасалсан гэдэг. Мөнгө нэхэж эхэлсэн Такано Кеничиг бүх утас болгоноосоо блок хийж орхиж ууралсан Такано 2024 оны 1 сард Арийг шүүхэд өгч 12 сард 2,514,800 йен буцааж төлөх гэсэн шийдвэрийг гаргуулсан ч Ари тоолгүй цогцжээ. Ари Huachi стрим платформ дээрээ улам их контент хийгээд явсаар байжээ. Такано цагдаад хандахад иргэний асуудал бид оролцохгүй гэж хэлээд хэргийг бүртгэж авч өгөөгүй. Мөрдөгчд дараа нь Huachi платформын бичлэг орлогын тооцоог харахад Ари сард дунджаар 920,000 орчим воны ашиг олдог байсан бололтой. Такано тэрийг нь мэдээд чи мөнгөтэй байж яагаад өрөө төлөхгүй байгаа юм гэж ихэд гомдлож байсан. Гэхдээ яг төлбөрөө төлөх боломжтой байсан уу үгүй юу гэдг нь эргэлзээтэй.
Тэр үед Ари өөрийн гэрлэх гэж байсан залуугийн компанид хариалагддаг байсан ба нэвтрүүлгээс олсон орлогын талыг тухайн компани шууд авч үлдсэн талыг нь байрны түрээс 60,000 йен, хоол унд 60,000 йен, цахилгаан хэрэглээ 20,000 йен, сүйт залуугийн үр зээл 60,000 йен гэх мэтээр сардаа бараг 500,000 орчим йен зарцуулаад юмгүй үлддэг байсан. Бүр гар дээр нь үлдсэн жаахан мөнгийг ч сүйт залуу нь авдаг. Ари найз залуугаасаа мөнгө хэрэг болохтой гууж байрж л зарцуулдаг байдалтай. Бас Ари бага наснасаа аав ээжтэйгээ харьцаа муутай өссөн 10-аад настайгаасаа гэрээсээ явж жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн ч ганцаараа тижээж дийлээгүй тул хүүхдээ асрамжид өгсөн гэх мэт амьдрал нь тогтворгүй зүдэрсэн түүхтэй байсан бас ил болжээ. Нилээд олон хүнээс мөнгө зээлээ төлөхгүй алга болдог зантай байсан бололтой. Зээлсэн хүн рүүгээ тэнийг арчаагүй гэх мэтээр элдвээр дормжлоод влог хийж үл тоодог байсан. Таконо Кеничи эцэстээ өшөө авч хариугаа өгнө гэж сэтгэл шулуутсан нь энэ. Ари Яманатай шугам дагаж лайв хийн гэж зарлчаар нь за тэгвэл яг тэр өдрийг ашиглана гэд очиж гинтийн явдал үлдсэн. Өөрөө анхандаа алах санаагүй зүгээр өшөөгөө гаргах л хүсэлтэй байсан гэж мэдүүлжээ. Гэхдээ эцэст нь түүнээсээ ч аимшигтай онц хэрцгий үйлийг хийсэн нь тодорхой болоод байна. Хэрэг гараад удалгүй Аригийн пенүүд Токиогийн орсон суугчид аллагын газар руу цэцэг, идээ өргөж, эмэгтэйг дурсан гаш утцгаасан. Гэвч дээр өгүүлсэн бүхий л баримт тухайлбал Ари үнэндээ пенүүдээсээ байнга мөнгө зээлж залилдаг, дараа нь холбоогоо тасалдаг байсан нь ил болж энэ бол зүгээр л өрөө төлөхгүй аргаа барж байсан эмэгтэй өөрөө л дэндүү буруу зүйл хийсэн гэсэн маягийн үзэл гарч ирэв. Эхлээд цагаан балжин гарав өргөж байсан сүүлдээ шар өнгийн ирээсээр солигдсон. Учир нь шар ирээсийн цэцгийн бэлэгдэл нь өшөө авах гэсэн утга агуулдаг. Бас хүмүүс төрөл бүрийн сав суулга, хөөс, спонж зэргийг авчирч орхих болсон нь спонж бол бусдыг шимэгчилдэг, шулдаг лойрчин гэсэн далд хиллэгэнд ашиглагддаг гэлцэн. Эцэст нь олон нийтийн эсэргүүцэл даамжирч залуу эмэгтэйн дурсгалыг буруу гутааж байна хэмээн үзэж хотын захиргаа дурсгалын газрыг цэвэрлээд цэцэг өргөл өргөцтэй нь хамт шууд цуглуулж устгасан байна. Зарим хүн яаж ч байсан хүн алуулж амиа алдсан шүү дээ. Иймэрхүү доромжлол арай л дэнцсэн байна гэд доромжилж буй хүмүүсийг буруутгаж байгаа ч бусдаас мөнгийг нь зээлээд дараа нь үс хонзон дэгдэн эцэст нь ийм байдал хүрсэн өөрийнх нь буруу үйл өөртөө л юу тайран түүнийг л хураасан гэх мэтээр зөвтгөх хүмүүст цөөнгүй байна. Ер нь л тал талд янз бүрийн байр суурь гарч маргаа өрнөсөөр байгаа аж. Энэ нэргийн дараа Японд үр зээлээ төлдөггүй олон хүн гинэд төлбөрөө хийх тохиолдол ихсэн гэх яриач гарсан. 2021 оны 8 сарын 30-ны шөнийн 12 цаг 40 минутад Тэгү хотын нэгэн дүүргийн 119-ийн аюулгүй байдлын төвд яаралтай дуудлага иржээ. Эхнэрийг мань хутгалчихлаа, хурдан ирж туслаач гэсэн дуудлага. Тэгээд түргэн төслөн цагдаа нар яаравчлан Соо дүүргийн Писан дахь орон сууц руу очсон байна. Бүгд маш их төгссөн байдалтай очижээ. Яагаад гэвэл дуудлага ярих үед хэрэг үйлцэн этгээдүүд одоо ч гэсэн хэргийн газар дээрээ байна гэсэн мэдээлэл ирсэн байсан тул илүү их сандралтай байв. Хэрэг хурдан очиж чадахгүй бол дуудлага өгсөн 93 настай өндөр насны аюулгүй байдлыг ч хамгаалах боломжгүй тул игцэгтэй нөхцөл байдал үүсээд байлаа. Харин хохирогч эхнэр нь 72 настай хүн байж. Дуудлага хүлээн авснаас 20 минутын дараа түргэний эмч ажилтнууд газар дээр нь очижээ. Гэрт ороход дотор нь үнэртэй усны маш хурц үнэр байсан бөгөөд хамар цоргисон гэдэг. Тэгээд унтлагын өрөөнд очтол хохирогч эмэгтэй унсан байдалтай байж. Аз болоход амьсгал нь байсан ч биеийн байдал нь маш хүнд байлаа. Голцоо толгой, нүүр гар болон биеийн янз бүрийн хэсэгтээ нийт 60 гаруй удаа хутгалуулсан байсан бөгөөд түүнээс гарсан цус нь зөвхөн өөр дээр нь бус эргэн тойрныг бүгдийг нь цус болгосон байсан гэдэг. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь шөнийн 1 цаг 25 минутын үед амьсгал хураажээ. Харин хэрэг гарсан газар дээр шууд баривчлагдсан сэжигт нь хоёр эрэгтэй бөгөөд хамгийн гайхмаар нь тэд дөнгөж өсвөр насныхан байв. Нэг нь 19-тэй, нөгөө нь 17-тэй хоёр талигач эмэгтэй бол тэдний төрсөн эмээ нь байжээ. Тиймээс энэ нь өөрийн эмээгээ хөнөөсөн гэсэн аимшигт хэрэг болж таарсан байна. Гэтэл гэрт нь баривчлахаар ороход цагдаа нарын харсан энэ хоёрын төрөх байдал ихэд сэжиг төрүүлжээ. Хэдийгээр эмээгээ 60 удаа шахав хутгалж маш их цус урсан байхад гэмт этгээдүүдийн хувцас бие дээр нь бараг цус байгаагүй гин. Учир нь эмээ 8 тавьж байх тэр үед тэд хоёулаа усанд орж биеэ угаагаад хувцас солиод гарч ирсэн байжээ. Тэрж бүхэл голлох үүрэгтэй гэгдэж буй ах нь
өөрийн хийсэн хэрэгтээ харамсаагүй мэт байна. Юу болоод байгааг ойлгохын тулд эхлээд тэдний гэр бүлийн нөхцөл байдлыг сонсцгоё. 9 жилийн өмнө 2012 оны 8 сард эдгээр ах トゥ угийн эцэг эх хоёр нь салжээ. Тухайн үед ах нь 9 настай, дүү нь 7 настай байв. Харамсалтай нь аав ээж хоёулаа хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхээс татгалзсан төдийгүй бүр холбоогоо таслаад алга болжээ. Ингээд хоёр хүүхэд хоёулахнаа үлдэж, эцэст нь өндөр настай эмээ өвөө хоёр нь өрөвдөж аваад хамт амьдрах болж. Гэвч ахмад настай өвөө эмээгийн амьдрал тун хүнд ядуу байлаа. Өвөө нь 10 жилийн өмнө доод биеийн саажилттай гэсэн хөгжлийн бэрхшээлийн онош авсан. Эмээ нь 5 жилийн өмнө мөн хөгжлийн бэрхшээлийн онош авч бараг ажиллах боломжгүй болсон байв. Амьдардаг байр нь 30 м квадрат хүрэхтэй үгүйтэй жижиг, баригдаад 36 жил болсон хуучин тааруухан газар. Ийм амьдралтай байсан ч нас дээр гарсан хоёр З2-оо зүгээр гудамжинд гаргахыг хүссэнгүй. Тэднийг шууд л өөртөө өсгөхөөр болжээ. Сар бүр болдог нийгмийн халамжийн мөнгө сая 850 мянган вон. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлийн тэтгэмж, бусад өрх толгойлсон гэр бүлд олдог жижигхэн дэмжлэгийг нийтэд нь нэмээд ч 4 хүний амжиргааг хангахад огт хангалтгүй 2 сая 400 мянга орчим воны орлого болдог байв. Ингээд аргагүй эрхэнд имэн өдөр бүр гудамжнаас цаас, лааз гэх мэтийг төвж, жаахан ч гэсэн болтгой мөнгө болгодог, түүгээрээ ч бас бага ч гэсэн хуримтлал үүсхийг хичээж, зээнэр нь том болох үед өгнө гэж мөрөөддөг байв. Гэвч эмээгийн энэ бүх зүтгэлж эцэстээ нэмэр болсонгүй. Ах トゥ хоёр улам дүрсгүй аюултай болж эхэлжээ. Тэд хоёулаа гүнзгий түгших эмгэх, уур уцаараа барих чадваргүй байдал, мөн оюун ухааны хувьд сул талтай байсан тул сургуульдаа дасан зохицох чадвар муу олон асуудал гаргасан гэдэг. Бас бие том, хүч чадал сайтай тул элдв зодон зөрчилд орооцолдож цагдаад олон удаа очиж байсан. Тэр болгонд имэн гомдол гаргасан хүмүүс рүү өөрөө очиод уучлал гуйж учрыг нь олдог байжээ. Гэтэл тэдний үйлдэл улам ноцтой болсон байна. Дүүн ахлах сургууль дээрээ өмнө дэгдээж багшигаа айлган сүрдүүлээд сургуулаасаа гарч ах нь ч бүр ноцтой асуудалтай болжээ. Аргагүй эрхэнд хэрэг гарахаас яг 1 жилийн өмнө 2020 оны 1 сард том ахыг нь эмнэлэгт албатан хэвтүүлж ноцтой зан төлөвийн эмгийг уур уцаараа барих чадваргүй гэсэн оноштойгоор 3 сар сэтгцийн эмнэлэгт дэмжлүүлсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа гарсан ч эмнэлгээс өгсөн сэтгэл гутралын эсрэг эмийг тогтмол хэрэглээгүй. Үүгээр зогсохгүй ах トゥ хоёрын төрөмгийн авир зөвхөн сургуулаарч зогсохгүй гэртээ хамт амьдардаг эмээ өвөө хоёртоо ч хүчирхийлэл үзүүлэх болжээ. Хөршүүдийн яриагаа эмээдээ хараалын үг хэлэх, эмээн загнахад том ач нь нэмээ рүүгээ дайрч тавшлах тохиолдол олон удаа харагддаг байсан гэжээ. Гадаад танхай дуу хоолой хэрүүл маргаан өдөр бүр шахам сонсогддог тул арай л дэндэж байндаа гэж хөршүүд бодож байсан ч эмээ өвөөгөө алах хүртэл зүйл хийн гэж хинт санаагүй байжээ. Ингээд хэрэг гарсан үед баривчлагдсан ах トゥ хоёроос цагдаа нар та нар эмээгээ яагаад алчих вэ гэж асуухад ах нь төвөгшөн уурлаж буй шинжтэйгээр өө дандаа л загнадаг шүү дээ хэмээн хариулжээ. Шүнжин тоглоом тоглох юм яагаад шүн копи уугаад байна гэж өглөх үед байсан бололтой. Иймэрхүү зүйл айл ч айл байдаг шүү дээ. Гэтэл ах нь яагаад ч энэ бүхэн дэндүү эмзэглэж дотроо уур бухимдал хуримтлуулж байжээ. Хэрэг гарахаас 1 өдрийн өмнө буюу 8 сарын 29-нд том маргаан гарсан гин. Тэр өдөр имэн энэ хүнсний тэтгэмжийн картаар дэлгүүр орж юм аваад ир гэж хэлэхэд ах нь яахаараа энэ карт ашиглах ёстой гэж ичээд байна гэж ихэд ууралжээ. Тэрийг сонсоод ууралсан имэн чи 20 хүрээд манай гэрээс явж өөрөө ганцаараа амьдр гэж чанга хэлсэн байна. Үнэн дээр имэн ач нараа үнэхээр хөөж явуулна гэхээсээ илүү том болоод өөрөө бие даагаад амьдраарай гэсэн санаагаар хэлсэн байж болох. Учир нь имэн ач нартаа өгөхийн тулд нууцаар мөнгө хадгалдаг байсан шүү дээ. Тэр их зэмлэл ширүүн үгсийн ард ач нараа дэх сэтгэл үргэлж байжээ. Гэтэ тэр өдөр имэн гэрээс яв гэсэнд ах нь ихэд сандарч твцсэн байна. Хөөгдөд гарахаар би хаана амьдрах юм бэ гэд дахиад л уур хилэн төгшөөрн дээд зэгтээ хүрчээ. Тэгээд эмээ өвөө байхгүй бол энэ байшин угаасаа л минийх биш үү гэх гаж бодол төрж тэр нь аль болох хурдан эмээгээ алчихыг гэсэн хэрцгий шийдвэр болж хуурсан байна. Өвөө удахгүй нас барна гэж бодоод эхлээд эмээгээ алъя гэж төлөвлөсөн гэдэг. Ах нь цагдаа нарт цаазаар авах ял байхгүй юм чинь баригдвал шоронч бас тийм үү биш хоол унд унтах газар бүхэн байгаа гэж бодсон гэдгээ хэлжээ.
Тэгээд интернетээс хүн алах арга гэж хайгаад 8 сарын 29-ны орой 10 цаг 26 минутад дүүдээ эмээг алах уу? Хоёулын шиг толгой муутай юу ч сураагүй хүмүүс 20 нас хүрээд ч гэсэн үлбэрч үхэн. Айлч газар ажилд авахгүй найдлагагүй шүү дээ гэсэн утгатай мессеж илгээжээ. Харгас агуулгатай мессежинд дүүн ердөө тгий гэсэн хариу өгчээ. Үүнээс өрдөө 2 цагийн дараа буюу 30-ны шөнийн 12 цаг 10 минутад ах トゥ хоёр аллах үлдэхээр шийджээ. Имэн гадаа хог түүж яваад шөнийн цагаар гэртээ орж ирж байсан бөгөөд эхлээд угаалгын өрөөнд орж усанд орсон байна. Энэ хооронд ах нь галтлогооноос хоолны хутга шүүрэн авчээ. Удсан ч үгүй угаалгын өрөөнөөс гарч ирсэн имэн өрөөндөө ороход ах нь дагаж орсон байна. Тэгтэл имэн мэдэж яасан бэ чи чинь хутга яах гэж барьсан юм хурдан тавь. Имэн тэр үе цагдаа дуудлага өгөх гэж байхад ах нь уур нь хурж галзуурч хутгаар шууд эмээгийнхээ толгой, хавирга, гуй гэх мэт газар руу хэд хэдэн удаа хутгалжээ. 77 настай эмээ 19 настай хүүхдгээ яаж дийлэх вдэ? Сүүлдээ орилж чарлаж байгаад ухаан алдчихэ. Тэр үед ах нь дүүдээ чимээ гаргахгүй тулд үүд цон хаагаад эргэж орилсан байна. Дүүн цонхоо хааж дараа нь шалан дээр унсан эмээгээ цусандаа хутгалдан амьд тавьж байгааг зүгээр л хараад зогссон гэдэг. Харин өвөө нүг явдлыг хараад мөлхөж очиод болилтой гэж уйлан гуйгаад ч ямар ч нэмэр болоогүй байна. Эмээгийн зүрх өөрших хүртэл хутгалуулж цус гарч байсан тэр үед ах нь өвөө дээрээ очин хутгатайгаа түүний дэргэд сууж өвөөч бас хамт өхмээр байна уу гэж асууж. Өвөө уйлан гуйж би буруутай бүгд миний буруу тиймээс эмээгээ эмнэлэгт хүргэе гэж гуйжээ. Энэ үед бүх зүйлийг харж зогссон дүүн ахаа өвөөг зүгээр үлдээе гэж хэлсэнд ах нь зөвшөөрсөн үү? Ямартайч бусаж угаалгын өрөө рүү ороод биеэ угааж хувцас сольсон байна. Гэр дотор аимшигтай их цусны үнэр дарах зорилгоор үнэртэй ус цацсан нь энэ хэрэгтнүүдийн хэрцгий айдас хүргэн байдлыг улам тодтогчээ. Ах нь усанд орж хувцас солих хооронд өвөө нь 119 рүү дуудлага хийж амжсан байлаа. Тун удалгүй цагдаа түргэн тусламжийн гэрт нэвтэрч ирээд ах トゥ хоёрыг газар дээр нь баривчилжээ. Үнэхээр л эмгэнэлтэй хэрэг. Ингээд баривчлагдсан ах нь юу буруу хийснээ мэдэхгүй мэт авирлаж шорон бол зүгээр шүү дээ. Даанч цуврал комик л үзэж чадахгүй нь харамсалтай гэж ярьж суусан гэдэг. Хүн өөрийн эмээгээ ингэж хэрцгийгээр алах нь үнэхээр л хүн чанарын хувьд байж боломгүй хэрэгүү эсвэл сэтгцэн эмгээс болоод ингэсэн хэрэгүү гэж цагдаа нар цочирч. 2 сарын дараа прокурор энэ эргийг шүүж том ахт нь бүх насаар хорих ял 30 жилийн хугацаатай электрон бугуйч зүүх 5 жилийн хамгаалалт хяналт тогтоолгох ялыг санал болгожээ. Дүүд нь бол аллагад тусалсан, оролцсон гэдгээр хамгийн ихдээ 12, хамгийн багадаа 6 жилийн ял нэгсэн байна. Удалгүй 1-р шатны шүүх хурал болж 2022 оны 1 сарын үед шийдвэр гарчээ. Гэвч гарсан шийтгэл нь үнэхээр хэтэрхий зөөлөн гэж олон нийтийг бухимдуулсан юм. Учир нь ахт нь хамгийн ихдээ 12 жил, хамгийн багадаа 7 жил хорих, дээрээс нь 10 жил электрон бугуйч зүүх, 80 цагийн хүчирхийллийн эмчилгээ болон сэтгцийн эмчилгээний сургалтанд хамруулах гэсэн ял өгчээ. Дүүд нь бол 2 жил 6 сарын хорих ял гэсэн ч 3 жилийн хугацаатай тэнсэн харгалзах, дээрээс нь 40 цагийн хүчирхийллийн болон сэтгцийн эмчилгээний сургалтад хамруулах шийдвэр гарсан байна. Энэ ялын хэмжээг сонсоод ер нь хүн алчсан ч ингэж бага ял авдаг юм байна гэж бодохоор хэцөөлөн шийдвэр гарлаа гэж хүмүүс шүүмжилсэн. Харин нэг талаас ах нь ч бас би үүнтэй санал нийлэхгүй гэж давд заалдаж мөн прокурорч ялан дэндүү бага гэд давд заалджээ. Тэгээд 2022 оны 4 сарын үед давд заалдах шатны шүүх болж тэр үед 9 жил алга болсон байсан тэдний төрсөн их генет гарч ирсэн байна. Ээж нь хүний айманд хүрсэн миний хүүхдүүдэд нэг боломж олгооч гэж шүүхтэр гуйсан боловч эцсийн дүнд давд заалдах шатны шүүгч мөн 1-р шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. 2025 оны өнөөдрийн байдлаар ах нь ялаа эдэлж байгаа бөгөөд нэмэлт гэмт хэрэг гаргаагүй тохиолдолд хамгийн багадаа 7 жил хоригдохоор ингүүл 2028 оны 8 сард суллагдах магадaltaй. Тэр үед ах нь 26 настай болж байна. Дүүн бол тэнсэн харгалзах ялаар суллагдчихсан одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Харин ганцаар үлдсэн өвөө нь хэсэг хугацаанд Тэгүү хотын соо дүүргийн нэгэн асрамжид байгаад одоо охинтойгоо хамт амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Эхнэрээ алдсан гашуудал тэр аимшигт өдөр юу ч хийж чадаагүй гэдгээсээ болж энэхүү эмгэнэлийг даван туулахад бэрх байгаа. Хамгийн харамсалтай нь хэрэг гарсан өдөр
Үрдэн байцаагчид хэргийн газар дээрээс угаасан сургуулийн дөрөнд хувцас олж харсан гэдэг. Энэ нь нэмээд нэгд өдөр хүүхдүүдээ сургуульд цэвэр хувцастай явууландаа гэд өөрийн гараар угааж бэлдэж байсан хувцас нь. Шүүхийн шийдвэрт дурдсанаар энэ ах トゥ хоёр ирээдүйд бурууга ухаарч гимшээсэ гэсэн санаа бий. Үнэхээр тэд эцэг ихтэй хаягдсан хүүхдүүдийг асран хамгаалж хайрлаж ирсэн өвөө эмээгийн сэтгэлийг хожимч гисэн ойлгож чин сэтгэлээсээ гимшээсэ гэж би бас хүсэж байна. 2000 оны 5 сарын 24-ний өөрийн 4 цаг орчим Кёнгидо мужийн Квачонотын төв цэцэрлэгт хүрээлэнд хогны машин ирсэн байлаа. Квачоны оршин суугчид өмнөх өдөр нь гаргасан хогны ууднуудыг цэвэрлэгээний ажилтнууд ачаар ирсэн байсан үе. Хог ачигч нэгэн ажилтан өглөө эрт цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос нэлээд зузаан гэлгар уут олж харжээ. Тэр нь хоол хүнсний хаягдал биш хэрнээ дотор нь ямар нэгэн зөөлөн зүйл мэдрэгдэж бас чанга буусан байсан с сэжиг төрүүлсэн байна. Ингиж боосон юм яг юу юм бол гэж бодож уутыг задлаж үзтэл үнэхээр аимшиг зүйл байжээ. Тэр дотор байсан зүйл нь хүний тайрсан шагаа хөлний эсэг байсан юм. Мэдээллийг авсан цагдаа нар газар дээр нь очиод юуны өмнө бусад биеийн хэсгүүдийг олохын тулд ойр хавийн бүх хогийн савыг шалгаж эхэллээ. Тэгтэл удалгүй энэ тэндгүй хүний тайрсан эд эрхтнүүд ээлж дараалан илэрч эхэлсэн байна. Тухайлбал хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн самнаас гадна ойролцоох метроны буудал, хоолны үлдэгдэл, хог хадгалдаг сав гэх мэт хэд хэдэн газраас олон эсэг олджээ. Олдсон биеийн хэсгүүд гар, хөл, их бие, гарын шүүн хэсэг гээд төрөл бүрийн тайрагдсан ясмах байсан. Энэ бүх эд эрхтнийг нэгтгээд үзэхэд нэг хүнийх биш болох нь тогтоогдов. Эрэгтэй эмэгтэй хоёр өөр хүнийх байж. Гэхдээ залгуу тохиоллоорч гэмээр азаарч гэмээр хоёр цогцост хоёуланд нь хурууныхээ үлдсэн байжээ. Үүний ачаар цагдаа нар тэр өдрийн үдээс хойш нас барсан хүмүүсийг хэн болохыг тогтоосон байна. Тэд бол Квачонотын нэгэн орон сууцнд хамт амьдардаг байсан 60 настай эрэгтэй ий болон 50 настай эмэгтэй Хуан нар байсан. Энэ хоёр хүний хувьд 20 гаруй насны хоёр хүүтэй байсан бөгөөд том хүн сөүлд ганцаараа байр түрээслэн амьдардаг, бага хүн эцэг эхтэйгээ хамт байдаг байж. Хэрэв эцэг эх нь гэртээ алуулсан бол хамт амьдардаг бага хүн ч гэсэн аюулд орсон байж болзошгүй гэсэн үүднээс цагдаа нар яаравчлан гэрлүүн очижээ. Нилээд удаан хонх дарж хаалгыг нь цохиж дотроос ямар ч чимээ гарсангүй. Эцэст нь цагдаа нар хаалгыг хүчээр онгойлгох гэж байхад хаалга онгойж гэрээс 24 настай ий инсог гарч ирсэн байна. Унтаж байгаад хаалганы хонх сонсоогүй юм уу гэж бодохоор тэгээд цагдаа нар эцэг их нас барсан тухай хэлтэл ий инсог огтхонч цочирдсан шинжгүй толгоогоо гудайлгаж суусаар байсан. Цагдаа нар аав ээж чинь хитэн цагт гэрээсээ гарав чи тэр үед хаана байсан бэ гэж асуухад ий инсогийн хоолой чичирч баг зэрэг айсан байдал нь харагджээ. Ямар ч тач цагдаа нар гэрийг нэгжин үзлээ. Анхаарал татах зүйл эхлээд ажиглагдсангүй. Гэвч удалгүй шинжээчийн баг ирж гэрийн зочны өрөө болон угаалгын өрөөнд люминолийн урвал хийтэл маш их хэмжээний цусны үлдэгдэл гарчээ. Ингээд ий инсогийг шууд цагдаагийн газарт аваач юу. Тэгээд мөрдлөг эхэлснээс хэдхэн цагийн дараа өөрөө эцэг эхээ хөнөөгөөд цогцыг нь хэсэгчилж тайрс нуусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шалтгааныг нарийн тодруулахын өмнө цагдаа нар энэ эргийн талаар мэдмэгц ий инсогийн ах буюу талигаачийн том хүүтэй холбоо барьжээ. Том хүн дүү нь эцэг эхээ алчглаа гэсэн аимшигт мэдээг сонссон хэрнээ би дүүгээ ойлгож байна гэх мэтээр эргээд тайван хандаж бараг гэмгүй хандлага үзүүлсэн бүгдийг гайхшруулжээ. Энэ нь огт хэвийн бус зүйл тул эхэндээ ахыг нь ч бас хамсаатан байж магадгүй гэх сэжиг гарсан ч түүний хаана юу хийж байсан нь нотлогдож сэжигтэй зүйл байгаагүй гэдэг. Энэ гэр бүлийн харилцаа ер нь ямар байваа? Ий инсог нь 1976 онд Тэнгисийн зэргийн офицер аав болон Сөүлийн нэр хүнтэй их сургууль төгссөн ээжийн хоёр дахь хүүхэд болж мэндэлжээ. Аав нь цэргээс халагдсны дараа томоохон компанид хэлтсийн дарга хийж бидний гэр бүл санхүүгийн хувьд дутагдах зүйлгүй өндөр орлоготой айл байсан. Гаднаас нь харахад өвгөө төгсгөж бодгоор харагдсан ч ий инсогийн хувьд жинхэнэ там байсан байж. Учир нь эцэг нь туйлын хэрцгий, хатуу чанга, мөн аав нь өөрийгөө цэргийн хүн гэдгээр бахархагч нэгэн байв. Энэ хоёр хүүгээ яг л айрмын доод тушаалтныхаа адилаар харьцдаг байсан. Тэр аав нь цэргийн газар ажиллаж байхдаа ажлын шугамаар олон сараар гэрээсээ хол байх үе зөндөө. Харин удаж байж гэртээ эрэхтэйж хүүхдүүдтэйгээ дотн харьцаа байхгүй, бараг танихгүй хүн мэт хүндий ханддаг,
багахан шалтгаан гарахад л чи яагаад инээгээд байна? Эр хүн байж яагаад ийм юм бэ гихчлэн доромжилдаг нэг юм байсан гэдэг. Мөн хүүхдээ өсгөх үүргийг эхнэртэй бүрэн даатгаж эр хүн байж юун хүүхэд асрах гэсэн сэтгэлгээтэй байж. Гэвч энэ гэр бүлийн ээж ч гэсэн амаргүй хүн байв. Уг гэр бүлийн эцэг эхийн харилцаа хүүхдүүд нь бага байхаас л тааруухан тусдаа өрөөнд унтдаг байжээ. Үүний цааш шалтгаан нь анхнаасаа энэ хоёр хүний гэрлэлт хайр сэтгэл биш ашиг сонирхлоор хийгдсэн гэдэг. Ээж нь багаасаа л асар том амбицтай байж би анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж. Гэвч бодит амьдрал дээр боломжгүй гэдгийг ойлгомогц тэгвэл нөхрийгөө ерөнхийлөгч болгоё гэсэн мөрөөдөлд шилжжээ. Түүхэнд гарсан хідэн ерөнхийлөгчдийн нэгэн адил цэргийн гаралтай эрийг сонгоод нөхөр нь дараа нь улс төрд орох замаар ерөнхийлөгч болж магадгүй гэж тооцсон байв. Гэвч нөхөр нь цэргийн албанд амжилт гаргаж чадахгүй дэвшиж чадалгүй халагдаж томоохон компанид жирийн нэг менежер маягаар ажиллах болсноос үүдэн нэрийнхэн том мөрөөдөл байхгүй болсон хэрэг. Тэр үеэс тэр хоёрын харилцаа эрс муудсан гэдэг. Гэвч ээжийнх нь том мөрөөдөл аажмаар хоёр хүүрүүн чиглэж эхэлжээ. Түүний эргэн тойрны хүмүүс тэр маш бардам, амьдралдаа сэтгэл ханамж муутай, төгс төгөлдөр байх гээд уурлаж бухимдах нь их бас хүүхдүүдтэй дэндүү хатуу байдаг гэж ярьсан байдаг. Гэхдээ түүний энэ хатуу чанга байдал нь том хүүтэй арай илүү зөөлөн, харин бага хүн их зодуулдаг талтай. Том хүн эцэг эхтэйгээ илүү сөргөлдөж би дургүй байна, таалагдахгүй байна гэж шуудхан эсэргүүцлээ илэрхийлдэг төрөлхийн зоримог зан чанартай тул бага зэргийн маргаан үүсээд өнгөрдөг байж. Харин бага хүү ийм сог нь дуугүй сул дорой байх тул эцэг эхэн дээрлэхэж зандарахад амархан байжээ. Тухайн гэр бүлээс алдартай жишээ дурдвал хоёр хүн хизээж төрсөн өдрөөрөө бэлэг авч үзээгүй гэх юм. Өөр олон арга хэлбэрээр зодуулж доромжлуулж өссөн гэдэг. Энэ согийг уйлж айж өөрийгөө буруутгаж явсан жишээг ярил цэцэрлэгт байхдаа яагаад гутлын үдээсээ зөв үдэж чадахгүй байна? Яагаад юу ч ойлгодгүй юм гэх шалтгаанаар модон ташуур саваагаар зодуулж байсан үе бий. Бүр бага сургууль байхдаа яагаад ингэж удаан хоолоо иддэг юм гээд хоолны савх шидэж хэрээс хэтэрсэн дарамт үзүүлж байж. Заримдаа үгэнд орохгүй эсвэл бага зэргийн шалтгаанаар амлуу нь хүчээр хоолж ихэд залхихыг шаардах явдалч гардаг. Чи хичээл хийхгүй яагаад комик зураа суудаг юм бэ? Гэрт ирсэн утасны мессеж дуудлагыг сайн тэмдэглэж аваагүй гэх мэт шалтгаанаар ч зодуулна. Чи ийм байх юм бол гэрээс зайл үх чамд ирээдүй алга гэж хэл амаар үргэлж дарамтлана. Энэ цаг дунд сургуульд ороод улам их дарамтанд орсон. Нэг удаа унтаж байгаад ээжтэй баригдсныхаа төлөө зодуулжээ. Чи ийм байвал Сөүлийн томоохон их сургуульд орох уу? Хинт ч хэрэггүй амтан гихчлэн. Энэ цаг дунд ангид байхдаа бараг л хам мөрөнд үсэрч амиа уралмаар санагдтал хэцүү байсан тухайга хожим ярьсан байдаг. Ингэж явсаар тэр улам бүр тотгошоо гутран зантай болж бүр хүмүүстэй харьцахаас айдаг сургууль дээрээш дээрлэхүүлдэг хүүхэд болжээ. Ганц ч гэсэн сайн найзтай байсан бол сэтгэлийн заваараа баг ч гэсэн хуваалцах байсан байх. Гэвч тэр гэр бүлийн хүч хэрхийлэл дээр нь сургууль дээрх дээрлэхэлтийг давхар амссан тул өсвөр насныхаа эмзэг үед бүүн сэтгэлийн шарахтаа үлдсэн байна. Хичээл намандаа бол сайн байж ахлах сургуулаа амжилттай төгсөөд нэр хүндтэй Корео их сургуулийн инженерийн ангид элсэн оржээ. Уг нь баяр хүргэн амжилт бидтэй. Гэтэл эцэг их нь яагаад Корео их сургуульд орсон юм? Ядаж Сөүлийн их сургуульд орохгүй арчаагүй тэнийг амтан гэж доош нь хийсээр байв. Дараа нь энэ цаг хичээлээ төр завсарлан агаарын цэрэг татагдан 20 сар аль паасан. Тэр үед эцэг их нь огт эргэлтээр ирээгүй тэр маш их гомдсон гэдэг. Ах минь цэргийн алба хаахад эцэг их маань очтгол байсан. Гэтэл намайг байхад ганц ч удаа ирээгүй гэсэн. Том ах нь бусдад харьцуулахад тийм ч сайн сургуульд ороогүй ч Сөүл дундаж төвшний их сургууль байсан бас гэр бүлийн хүчирхээлэл дунд өссөн хүн. Насанд хүрээд гэрээсээ явж эцэг эхээсээ тустай байсан нь бие дааж доторх бухимдлаа гаргасан байх гэж мэрэгчлэтнүүд үздэг. Эцэг их нь хайхрахгүй байсан ч ах нь өөрийн байр суурьаа олж чадсан учраас тийм олон жил дарамтлуулсангүй үнээс нь болоод баг хүү бухимдалтай үлдсэн гэж таамагладаг. Хачирхалтай ахыг нь байртай болгохдоо эцэг их нь энэ цагийн нэрээр зээл гаргуулсан тохиолдол байж. Ахыгаа нүүхэд тусалж өгөөд гэртээ ирсэн үед ээж нь байр нь ямар байсан том уу гэд янз бүрээр шалгааж энэ цаг гайгүй санагдлаа гэхэд ээж нь чи яагаад олигтойхон хариулт хэлж чадахгүй байна гэж уурлаж эцэст нь энэ цаг хизээч үзүүлж байгаагүй дайралтаар ээжтэйгээ хэрүүл хийсэн гэсэн.
Энэ нь түүний хувьд анхны болон сүүлчийн удаа ээжтэйгээ сүргэлдэж үзсэн явдал болж. Энэ ирүүлээс 10 хоногийн дараа Энсог аимшигт хэрэг хийсэн байдаг. 5 сарын 11-нд ээжтэйгээ хэрэлдэхэд ээж нь чи сэтгцийн эмнэлэгт очих хэрэгтэй гэж хэлсэн байна. Ээжтэйгээ хэрэлдсэнийг аав нь мэдээд дараа нь чи одоо яасан том болоо вэ? Дуугүй л амьдр гихчлэн загнаж. Энсог уйлан өдийг хүртэл өөрийнхөө хэцүү байсныг ярьтал аав нь чи тийм л хэцүү байсан юм бол эрт хэлэхгүй яасан юм? Гинэт сүр болгоод гэж басамжилсан гэдэг. Энсогч энэ хоёртой юу ч яриад нэмэргүй юм байна гэж бодсон. Тэгээд 6 хоног өрөөнөөсөө огт гараагүй. Эцэг их хоёр нь гарахдаа хоол бэлдэж үлдээд харин тэр аав нь чи багада ийм тийм байлаа гэх юм. Би бас тэгжил өссөн гэх мэтээр урт захаа битсэн ч эцсийн агуулга нь эн чин октоос хүчирхийлэл биш чиний төлөөлт гэснийг ойлгох хэрэгтэй гэжээ. Хэрэг үйлдсэн 5 сарын 21-ний өглөө эрт Энсог өрөөнөөсөө гарч ирээд аав нь ихэд хайрлаж нандиндаг вискиг ууж эхэлжээ. Тэгээд эхлээд ганцаараа унтаж байсан ээжийнхээ өрөөнд ороод хаалга хаагаад бэлдсэн алхаараа ээжигээ зэрлэгээр алсан байна. Ээжигээ алчхаад айд сандарсандаа цаг шахам гэртээ ийш тийш холигчээ. Аав сэрвэл намайг алсныг мэднэ. Намайг яах бол гихчлэн айж буцсны эцэст нь аавыг ч бас алахгүй бол болохгүй гэж шийджээ. Ингээд аавынхаа өрөөнд орж мөн л адил аргаад амийг нь бүрлгөв. Гэртээ ганцаараа үлдсэн Энсог 2 өдрийн турш эцэг эхийнхээ цогцыг хэсэгчлэн хуваан бэлдэж 100 литрийн багтаамжтай хогны утанд жижиглэн хийж хэд хэдэн газар тараан хайжээ. Яагаад заавал цогцыг мөчилж хайсан бэ гэхэд би үнэхээр айсандаа хийсэн гэж тайлбарлсан байдаг. Би гар толгой гүн олохгүй газар хайвал хэрэг илэрхгүй байх гэж бодсон гэв. Удалгүй цагдаа нар Энсогийг баривчлав. С ิจ гтэй зүйлсийн нэг болох хөрөө, төмөр, багжнуудыг ч илрүүлсэн байна. Ингээд шүүхтэр очиход анхан шатны шүүхээс Энсогт цаазын ял оноосон. Харин дав заалдах шатны шүүхтэр санаанд оромгүй хүн түүнийг өмөрсөн ах нь байжээ. Ах нь дүүгийн хийсэн хэрэг бол мэдээж хэрцгий онц ноцтой гэмт хэрэг гэж хэлсэн ч хэрэв манай эцэг их ядаж ажлын газрын дарга ажилчтандаа ханддаг шиг жаахан инрэл халамж бидэнд үзүүлсэн бол ийм хэрэг гарахгүй байсан гэж хэлсэн гэдэг. Тэр үгийг сонсоод шүүх танхимд байсан хүмүүс уйлсан гэж ярьдаг. Энсогийн сэтгцийн байдал нь асар их түгшүүр цохиролд автсан гэсэн шинжилгээ гарч. Энэ нь ялын хэмжээ буурах хүчин зүйл болж мөн багаасаа онц ноцтой гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж шүүх үзээд эцэст нь цаазын ялыг хүчингүй болгож бүх насаар хорих ял болгон өөрчилжээ. Энсог одоо болтол дотоодын хорих ангид ял эдэлж байгаа. Өнөөдрийн хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогч шиг санагдах түүх байлаа. Гэтэл тэнд дахиад нэг харамсалтай үнэн бий. Энсогийн эцэг эгч бас багада гэр бүлийн хүчирхийллийн золиос байсан тогтоогдсон явдал. Ээж нь ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, дандаа хатуу хөтөө орчинд өссөн, зүгээр л уран зохиолын ном уншсан шалтгаанаар задуулдаг охин байж. Эцэг нь багада ахыг нь илүү хайрладаг эцэг ихтэй гомдолтой өссөн, бараг л Энсогтой адилхан шарах зүрхэнтэй тайсан хүн байсан нь сүүлд мэдэгджээ. Сэтгэл судлаачдын хэлснээр эцэг их нь багада амссан сэтгэлийн шархаа өөрийн хүүхдүүдэд давуулан үзүүлэх, яг тэр хэлбэрээ дамжуулж өгдөг үзэгдэл нийгэмд байдаг нь туйлын харамсалтай. Саяхан нэгэн телевизийн суваг энэ эргийг нарийн судалж гаргасны дараа Энсог хорих ангиас захиа илгээж хэрвээ өнгөрсөн үе рүүгээ очиод үг хэлж болтгсон бол би өөртөө алхаас илүү яг одоо тэр гэрээс цухтаа гэж хэлэх байсан гэж бичсэн байжээ. Би өөрөө гэр бүлийн хүчирхийллийг биеэр мэдрээгүй ч энэ хэргийг бэлдэж суухдаа зарим нэгэн кино цуврал санаанд орж байлаа. Жишээлбэл саяхны Теклори цуврал дээр хэрцгий аав ээжтэй гардаг хэсэг бий. Эхнэрээ дунд ахлах сургуульд сурдаг охиноо хүртэл зодож мөнгийг нь дээрэмдээд арх уучхаараа хүн биш болчихдаг дүр. Тэгж хэцүү байхдаа эцэг ихээ алаад хажимаар санагдах мөч байж болно. Гэхдээ хүн алхах хамгийн зөв зам мөн үү гэвэл үгүй гэдгийг бид мэднэ шүү дээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүртэл байлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.